Ус маань өөрөө хий бод амьт юм. Хүний усан билимэд бол бодитоороо одоо ингээд баригдаж харагдах юм бол байхгүй. Ер нь бол адгуусны төрөлтэй багтдаг юм тийм. Хүний энэ төрөл гэдэг чинь дээд төрөл. 3 сайн зэ гэж айлгаа хэлж байгаа. 3 муу зай гэж айлгаа хэлж. Түүний 3 сайн зайд нь болохоор хүний төрөл, замбуулан, тэгээ тэнгэрийн төрөл, асуурын төрөл гэдэг. Энэ 3 төрлийг бол сайн зайны 3 төрөл гэж байгаа. Яагаад сайн зай нэхэр бурхан болох боломжтой. Гол ус савдаг нэг сунж мөргөөл ингээд алгаа авсарч мөргөөд энэ бол буйнаа барахын том ёр. Усыг баясгаж чадаад усыг баясгаад тахил байлан өргөж чадах юм бол усын маш сайхан тэр ач ивэлийг аваад өөртөө орших бүрэн боломж байна. Үлийн үрийн ялгамжааг сонин урд төрөлдөө одоо их хармын сэтгэлтэй те яг би өхөөсөө өмнө харамлаад за би дорж ид юм хүү гэсэн. За зөв хүү яг энэ хүнд өгчөө дараа нь би энэ үнээс юм олж чадахгүй юу гэж бодсноо. За нэг удаа дамд орчтой өгчөө дандаа л надад тусалт юм шиг сайхан нэг эхлээд хармын сэтгэл үүснэ дараа нь нэг сайхан сэтгэл гараад өгчөж. Нэг одоо бусдаа шилүү нэг мэдлэг биш үү чадамж хин нэгэн тэрийг хулгайлж авах боломжтой юу чамаас? Боломжгүй. Ямар ч боломжгүй шүү дээ. Яг тэрэн шиг биднүүсийн үннийг ухаарад үннийг олоод мэдсэн тэр агуу сэтгэлийг хинч танаас хулгайлж чаддаггүй. Нэг хачин сонин буруу зүрх гаж мэрэж нэг энэ ямар донгийн хорлол болчихвоо. Энд ямар дон шүглэж юу гэж ярьж байгаа нь зүгээр нэг санаанд төгөлцөөг биш шүү дээ. Сүнсэн бие маань махан биенээс салаал ингээл гарсан тохиолдолд бүр хүний бодлыг унших, юунд шилжиж чадах, ямар ч газар очиж чадах эрет туйлгаан шинж аяжтай болчихж байгаа юм. Үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Илтгэн подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр манай зочноор Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн, Боддын гүн ухаан судлаач, бурхан урлаач, цаглашгүй гэрэл төвийн тэргүүн, Дорж Намжингийн ухаан заяа хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу та? За сайхан аварч байна. Сайхан. За өнөөдөр бид тантай ихэвчлэн шашин болон одоо манай үндэстний бас нэг салшгүй нэг хэсэг болсон зүйлсийн талаар ярих бодолтой байгаа. Эхний асуултаа бол бурхан шүтэн, сахиус ус савдаг эдний ялгааг ерөнхийдөө тайлбарлаад яриага эхлүүлчих гэж бодож байна. За тэгээ. Энэс эртнээс бол их хөлгөний уламжлалтай номт 3 орны нэг юм алдарсан их дээдийн номыг хүндлэн дээдэлж ирсэн номт ард түмийн үр садалтай энтхэг төвд Монгол хэмээх. Тэгээ бидний Монгол том эзэн Чингис богдоос их хаадуудаас ахуулаад ер нь бол дээдийн номонд сонголтоос ийм агуу хаадуудтай юм ард түм ховор. Тэгээ хаадын хаад гэдэг бол ер нь төрийн долоо эрдэнэ бол хаан эрдэнэ гэж оруулдаггүй төшмөд эрдэнэ гэ байдаг жанж эрдэнэ. Хаадыг бол манай Монгол тэгэхээр хаадын хаад гэдэг бол бурхны шишин болоо дээдийн номд оюун санаагаа гэгэрүүлж чадсан мөн түгээн дэлгэрүүлж чадсан тэр хаадыг бол номт хаадууд хэмээн үздэг. Одоо манай Чингис өгөөдөө хувлаа ам бол бүр одоо сажи ёсны одоо том багшиг өөрийн багшаараа одоо Павл амын төрийн багшаар томилж байсан бодиттой түүх зөндөө бий. Тэгэхээр энэ утгаараа бодоод үзэж гисэн биднээс дээдийн номтой юм агуу ард түмэн үрсад бидний яг Монгол газар шороон дээр номт хутгтууд, номт хувилгаадууд дээд тодорон гарч маш олон амтны тусыг бол бүтээж байсан. За одоо чиний өөрөө тань асуусан асуултанд бол бурхадын ялгаа, алус савдгийн ялгамжаа гэж. Бурхад гэдэг бол өөрөө бол өөр гэгэрсэн бодгалыг л хэлж байгаа. Одоо бурхад бүгд хүний төрөл дээр, бурхан багш хүний төрөл дээр байсан, богдламж хүний төрөл дээр бүгдээрээ гэгэрч өөрийн одоо сэтгэлд орших нь одоо томьёолдог л доо бодож нь 84 мянган муу сэтгэл бол хүний сэтгэлд байна гэж үзэж байгаа. Энийг бол 84 мянган номын цогцоор эсрэг ерөндөг нь 84 мянган номын цогцоор ингээд дарж чадах бол хүмүүс бол гэгэрэх боломжтой. Гэгэрнэ гэдэг бол өөрийн сэтгэлд байгаа хумхийн тоосны төдөж хорт муу сэтгэл Нисванс гэж томьёолж байна. Нисванс гэдэг бол хорц өөрийг хорлж байдаг хорц сэтгэлийг бол нисванс гэж байгаа. Тэр нэг хумхийн тоосны төдөж одоо амьтанд хорлох муу сэтгэл байхгүй болчихлон болвол гэгэрчж байгаа. Хумхийн тоосны төд өөрөнд муу сэтгэлийн авьяас хорц сэтгэлийг хөрөнгө байгаад л байх юм бол гэгэрэх боломжгүй. Одоо бурхан багшаас ахгуулаад одоо бурхтууч бүгд л зовлон зүдгүүрийг туулж өөртөө гэгэрч одоо ингээд бурхны хөтгийг болох зааван гэгэрнэ гэдэг бол саяны хэлдгээр л одоо муу сэтгэлийг ялан дэлгэх. Шашныг бол томьёолоо тэгтэд бол энгийн дээр гэгэрлэг гол утга нь ерөөсөө хилэнцгийг огтхон ч үйлдэлгүй буйныг хотолч чуулган болгож болохол юм бол тэр өөрөө буйны замаар зорчих. Хилэнцгийг хизээч үйлдэхгүй, хорт муу сэтгэлийг хизээч үйлдэхгүй, буйныг хотолч чуулган болгож өөрийн сэтгэлийг огоот номгодох нь бол бурхны сургаал, бурхны шашин тэр юм а гэж маш энгийн 3 үгээр томьёолж хэлсэн байдаг. Ерөөсөө бурхад гэдгийг бол биднээс одоо хаа холоос ирдэг бурханлаг
хүн одоо манай буддизм дээр хүн болгонд бодгал болгонд бурхан болох хөрөнгө бол байна гэж үзэж байгаа. Биднээс бурхад гэдэг бол гэрэл цацарсан нэг холын юм гэж бодоод байж болох. Биднээс ч гэсэн бурхан болох авьяас хөрөнгө одоо байна. Одоо айргны хөрөнгө ч юм уу тарганы жоохон хөрөнгө байх юм бол тэр таргийг эсгэж айргийг бол бүрж болдог. А хөрөнгө байхгүй бол айрг тарг хизээчтэй сайхан айрыг гарахгүй. Тэгээ биднээс бурхан болох хөрөнгө суур байнаггүй байна. Тэрийг өдөөж чадах гол тэрийг сэрэх гол юм нь бол биднээс одоо дээдийн ном сургаалыг үзэж бясалгал нууц таринаар ингээд зорчиж чадах юм бол өөрийн одоо яг бүхий л тэр хорт муу сэтгэлийг ялан дийлж чалаад одоо тэр сайн нэлдэг 84 номын зохицоор хорт муусыг дарж чадхал юм бол хүн гэгэрч бурхан болох бүрэн боломж бол байгаа. Тэгээ биднээс бол гэгэрэл гэдэг бол холын юм гэж ойлгож болохгүй. Хүн өөрөө хорт муу зуршилдаа таягдан хаяадлага энгийн дээр бол хортоо муу зуршил одоо бие хэл сэтгэлийн тэр гурван хорт муу зуршлыг багасгаал аригтаар суухаа болоод тамхи татхаа болоод ихнэр хөвгтөө зодхоо болоод худлаа ярихаа болоод ах юм бол энэ бол тухайн хүндэл ороо гэгэрэл. А бүр бурхан бодцдван гэгэрэл бол тусдаа өөр яриа. Одоо энэ хорт сэтгэл дээр надад нэг том лам одоо нэг хотготгон хэлчихсэн. Нялх хүүхдэд дөнгөж төрсэн хүүхдэд хүртэл жоохон хэмжээний одоо шунал ч юм уу. Одоо ихийн эсүү хэрэгтэй одоо өсөглөнгийн шунал ч гэдэг юм уу те. Ийм байдгаа гэдэг ч байгаа. Уг нь бол бод сэтгэлийг би тэгж ойлгоод байгаа. Бүх зүйлийг ер нь хүлээн зөвшөөрөөд ямар ч хорт зуршил шунал атгах санаа байхгүй болсон. Тэгэхээр няраа хөвгтөд байна гэхээр энэ бол айгүй сонио ойлголт болж эхлэдэг байна. Тэгэхээр энэ дээр няраа хөвгт чинь гэсэн ариусаг бол бодгал шүү дээ. Ариусаг бодгал ээжийнхээ сүүнд одоо шунан одоо юу гэдгийг өөрөх нь яг дуртай юм ингээд хаах боогдуулах юм бол урагных уурлах сэтгэл үүснэ. Тэр нэраа хөвгтийг яг биднээс 3 нас хүртлээ ч юм уу 5 нас хүртлээ 3 нас хүртлээ бурхан гэж манайхаа ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр хүүхэд яг шунах нисван сэтгэл бол байгаа, хорт сэтгэл бол байгаа бага хэмжээгээр. Гэхдээ тэр маань болохоор яг нэг хүнийг хорлоё гэсэн. Үнэхээр тэр шунлын сэтгэл нь хортоо муу агуулга утга агуулгаараа бол хүнийг хорлчий. Үнэхээр шунлын сэтгэл нь бол тэм хор уршигтай жинхэнэ нисван сэтгэл бол биш. Яг тэр ээжийнхээ сүүгээ ууч гэдэг юм уу. За яг ингээл ээжээс нь хайртай юм ээжээс нь салгаж аваад явахад уйлах нь ээжтэйгээ дасцсан тэр сэтгэлээрээ л одоо ариун сэтгэлээрээ л дассан сэтгэлээрээ татагдчихл болохоос одоо шунлын сэтгэлээр жинхэнэ одоо нисван дээр суурилсан хорц сэтгэл бол биш. Энэ бол зүгээр л хүүхдийн гинэн цайлган игэл сэтгэл байгаа байхгүй юу. А биднээс 3 наслах хүүхдийг бурханлаг гэдэг нь бурхан гэж авч үздэг нь одоо дайснаач бай. Юу ч одоо ингээд одоо буруу зүрх юу ч байсан бүх юмыг одоо мэдхгүй тэр бүх юмд одоо ингээд сайхан гэгээлэг сайхан сэтгэлээр хандчаад хойно хар буруу санаа байдаггүй. Энийг биднээс хүүхдийн гинэн цайлган голоо бурханлаг сэтгэл гэж хэлээд байгаа. 3 нас хүртэлх хүүхэд бол бас урд насны авьяасаа зарим хүүхэд бол алдаагүй янз бүрийн юмыг бол хилдэг барьдаг. Тэр юм таарад байх ч тохиолдол тэр маань яагаад гэхээр буртаглагдаагүй. Биднээс ч одоо ингээд 20 30 хүрээд ирэнгүүт чинь ингээд ертөнцийн одоо ингээл янз бүрийн уур мунхаг шунал тачаал ингээл ертөнцийн ороод тэр чинь бүртгэлэгдээд эхэлж байгаа байхгүй юу. Одоо хүнд хүлэгтүүлэх юм бол ингээд би эргээд хүлэгддэг болд юм байна. Ингээд хүнд сайхан санаад хүнд би ингээл доромжлуулаад хуурдах юм бол би ахад хүнийг хуурахгүй бол би өөрөө хуурдах юм байна. Би гинэн байж болохгүй юм байна гэд. Тэгээ хөрх энэ маань бурхны номыг үзээгүй ариусаг сэтгэл болохоор ахаад яг би энэ хүн шиг муу болох юм байна. Би ингэж л энэ ертөнд дээр амьдрах юм байна гэд ингээд сэтгэл маань бохирдоод эхэлж байгаа байхгүй. Уурлах чамайг хүн муу илүүл эргээд тэрийг муулъя, хариугаа авъя, хэд их нугалж авъя. Чамаас хүн чи юм чи булаагаад авчвал би дараа нь дахиад булаагаад авъя. Энэ игэл ариусаг сэтгэл гэдэг бол чамд хүн яаж муу юм эргүүлээд хариуг хэд дахин нугалж өгье ч гэдэг юм уу. Өш хонзонго авъя гэдэг энэ хорт мус сэтгэл дээрээ дөрөөлөгдөө нөгөө хүмүүс маань ингээд бүртгэлэгдээл одоо зүгээр цагаан цаас байлаа гэж үсгэж ингээд сараачаал буцаж бүгдийг балруулаад ахис сараачаал 90 алаг одоо биднээс өнгөрсөн амьдралаа эргээд ингээд үзэх юм бол алдсан, онсон, за тэгэл буруу зүрх юм хийсэн, буруу замаар будаа тэгээд эрг чөлөөгөө хасуулдаг ч юм уу. Тэгээд янз бүрийн гинт хэрэгтэн хүн амьтан хөнөөгөө шороо оронд ордог ч юм уу. За гарч ухаараа дахиж алдаал. За ингээл ингэж яваал ингээл хүн бол төмөн зүйлийн зовлон дундуур туучиж л амьдарч байгаа байхгүй. Зүгээр амар амгалан явах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр тэр 3 настай хүүхэд гэдэг чинь өөрөө тэр зовлон ертөнцийн зовлон руу ороогүй учраас яахгүй сэтгэлөө ариунаараа цагаахнаараа байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр жижиг сажиг ихийн шүүндээ шунах барих энэ сэтгэл бол байна. Тэр үлээс асуудал. Одоо эхний асуултаас ургаад асуувал яг хөө манай монголчууд нөгөө нэг лус хайрхан одоо уул савдгаа шүтэл
мөргөөл одоо иймэрхүүл их ажиглагддаг л да. Тэнгүүд яг би ингэж сонсч ирсэн. Лус авдаг бол хүний доод төрөл. Энд бол хүн мөргөж шүтэх ёсгүй. Энийг бол тахих ёстой. Одоо хүн болвол өөрөөсөө доод төрлийнхөө өмнө өвдөг сөхөрж шүтэж болдгоо маа гэж сонсч ирсэн. Тэгэхээр энэ дээр та нэг зөв ойлголт өгөөч. Тэгээ. Тийм талаар би бас ярьж ирсэн л да. Одоо яг энэ лус авдаг хийвод амьтын судлагдсан талаар одоо Монголд яг хүчтэй одоо нэлээд тууштай судалсан хоёр хүн байдгийг. Миний багш Донжил одоо Цанаавд одоо Бурхан зүгмөрсөн Буршилхан Пүрбатлам миний нэрхэмдэд багш маань яг энэ хүмүүсийн талаар их нарийн судалж ирсэн гүнзгий. Бас мөн Агван Дондуггой гэж хүн байдгийг байсан. Бас мундаг судлаач эрдэмтэн хүн. Яг энэ хүн бол усын талаар одоо энэ талаар тухайн үед 90-ад оны үед судлаад ном зохиолуудыг бол гаргаж ирсэн байдаг. Биндэр гаруу, биндэр ом гэдэг тэр буддист номнууд дээр одоо энэ яг энэ ад дом буюу хий бод ертөнц гэдэг байгаа. Энэ ертөнцийн дээр маш дэлгэрэнгүй дотор нь хуваагд, хид язгуурлаж хуваагддیں۔ Ямар дүр төрслгүнтэй байдیں۔ Лус гэж юу юм, ад гэж юу юм, тон гэж юу юм, тотгор гэж юу юм, гиг гэж юу юм. Тэгээд савдаг буй саадаг. Манайхан савдаг гэж буруу хэлээд байгаа юм. Одоо бид нар бичдэг бол савдаг гэж бичээд байна. Тийм биш, саадаг байхгүй. Уг нь бол газрын эзэд саадаг төвдөр бол. Тэгээд савдаг гэдэг бол газрын эзэдүүд л дээ. Тэгээд лус гэдэг маань наага гэж хэлж байгаа төвдөр. Наага гэдэг бол лус гэж тусдаа том лусын одоо юм орон байна. Тэгээд дотроо бол одоо язгуурлан хуваагдаж байж байдаг. Тэгэхээр өөрөө сая бас хэллээ, энэ бас зүг зүйлийг сонссон байна. Лусыг ерөнхийд нь ярих юм бол дотор нь язгуурлах юм бол лусын аймаг, лусын хаад, ноёд, зарц, боол яг хүмүүний ёслогоо адил асар том юм ертөнц байгаа байхгүй юу. Тэгээ ерөнхийд энэ дотроо бол тэгэл үндсэн 8 лус гэж байгаа. Лусын 8 хаад гэж байгаа. Өнгө өнгөөрөө шар лус, цагаан лус, ногоон лус, хар цоохор лус, лусын 8 аймаг гэж. Тэгэхээр лусын 8 аймагт тоошгоо задраад ир, эм, хамтын, манин гэдэг бүр янз янз болоод дотор хуваагдаад явчихж байгаа. Тэгэхээр лус гэдэг маань өөрөө яг лусгад тустай орон байна л да. Энэ дээр яг буддистны бэлгэдэл зүгээр авч үзэх юм бол сүмбэр уул байна. Сүмбэр уулын гадна талаар 7 алтан уул байна. Тэр 7 алтан уулын яг дундуур бол усын орших орон бол тэнд байна гэж үзэж байгаа. Тэгэхээр лусын өөрийн хэлбэр хийц хэмжээг нь бол нэг 15 6 настай 13 4 настай хүүхдийн хэрэг өндөр хэмжээтэй. Лус маань өөрөө хий бод амт юм. Хүний усан мэлимэд бол бодитоороо одоо ингээ баригдаж харагдах юм бол байхгүй. Усан мэлимэд бол харагдахгүй хий бод амт агаар ер нь ингээд хий бод живж оршдог амт юм. Ер нь бол адгуусны төрөлтэй багтдаг амт юм. Тэгэхээр адгуусны төрөл багтдаггээр болохоор хүний заяа гэдэг нь биднээс нийгмийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүний энэ төрөл гэдэг чинь дээд төрөл. 3 сайн заяа, 3 муу заяа гэж манайх ярьж байгаа. Энд дэнд бол одоо манай эмээнээр настан буурлууд маань их усан 600 хамаг амтны тусын тулд за 3 сайн заяанд л төрчих юмсан, муу заяанд л унахгүй юмсан гэж залбирч яадаг. Тэгэхээр биднээс 3 сайн заяа гэж айлгаа хэлж байгаа. 3 муу заяа гэж айлгаа хэлж. Түүн 3 сайн заяад нь болохоор хүний төрөл, замбуулан, тэгээ тэнгэрийн төрөл, асуурын төрөл гэдэг. Энэ 3 төрлийг бол сайн заяаны 3 төрөл гэж байгаа. Яагаад сайн заяа гэхээр бурхан болох боломжтой. Гэгэрч ном үзээ те өөрөө бясалгал бүтээл хийгээд энэ дээдийн одоо номын юугаар яваад бурхан болж гэгэрх боломжтой. 3 муу заяаны төрөлдөө болоод тэгэхээр 5 бэрд адгуус гэдэг 3 төрөл орж ирж байгаа. Тэгэхээр 5 бэрд адгууст бол чөлөө учрал буюу бурхан болох боломж байхгүй. Ном үзэх ямар ч тийм чөлөө учрал боломж нь бүрдэг юм байна. Хүний төрөл гэх маш азтай бид нар. Яг энэ замбуулан дээр болохоор чөлөө учрал бүрдсэн эрдэнэт хүний төрөл гэж. Яагаад энэ төрлийг эрдэнэ мэд чухалчлаад байна гэхээр энэ хүний төрлийг дахин ингээд хүслээр аваад байх ямар ч боломжгүй юм байна. Одоо ингээд дорж гээд хүн байлаа гэж чинь ахаал нас бараал дараа нь ахаал би хүн болоод төрнө гэх бүр ямар ч боломж байхгүй. Түүлийн ховор юм байна. Энийг манайхан хэлэх сургахтаа бол зүү босгож байгаа зүү нөөзүүр дээр ингээ 10 будаа асгаад байхад тогтход хүний төрлийг олох нь бүр ямар ч боломж байхгүй. Хэдэн мянга сая удаа ингэж хийж ганц тогтохгүй юу бараг боломжгүй. Энийг миний нэг орчуулан гаргасан үлгэртэл амир гэх ном байдаг. Бодмөрийн зэрэг гэдэг номны өмнө нь үлгэртэл амир гэдэг номыг унших юм бол маш хурдан ойлгож ухаардаг. Шууд бодмөрийн зэрэг үлгэртэл номыг уншихад хүн лам багшаараа хөтлүүлэхгүй бол ойлгоход бол төвхтэй. Энийн өмнө заавал одоо дурлуулж номын амтанд дурлуулдаг гол ном нь бол тэр үлгэртэл амир гэж ном ба. Үлгэрээр бодмөрийн зэрэг номлосон баг. Тэгэхээр жоогвогдч хүн болго үлгэр туртай маш ойлгомжтой. Энд дээр нэг жишээ татхад сая эрдэнэт хүний төрөл гэдэг дээр холбоод ярихад нэгэн том үлгэрлвэс хэл тэр номон дээр гарч байгаа. Үлгэрлвэс эрдэнэт хүний төрлийг олох нь ховор гэдэг маань үлгэрлвэс нэгэн том гадаад далаа байна.
Тэр далайн ёроол нэгэн сохор яст мэлхий хөвтөж байна. Тэр 1000 жилд нэг л удаа далайн мандал дээр гарч ирж толгоогоо шовоолгоод одоо буцаад 1000 жил далайн ёроолд хөвтөждөг. Тэгэхэд тэр далаа дээр нэг дундаа нөхдөд алтан буулга мод гэж байгаа. Далайн хаач хөвжөөж бол нэг ширхэг. Гэтэл тэр хүний төрлийг олох нь тэр 1000 жилд нэг л удаа далайн мандал дээр гардаг яст мэлхий дээшээ хөвөөд яг ингээ мандал дээр толгоогоо шовоолгох тэр дундаа нөхдөд алтан буулга модоор толгоо нь орж таарах гэж. Энэ ямар ч боломжгүй юм байна. Яавал боломжтой юм бэ гэвэл яст мэлхий сохор биш нүдтэй байгаад далайн мандал дээр 1000 жилдээ нэг удаа өдөр болгон гарч ирээд тэр дундаа нөхдөд алтан буулга мод нэг биш хэдэн 1000 сая байж ээж орох боломжтой. Гэтэл мод нэг яст мэлхий 1000 жилдээ нэг л удаа. Тэгээ сохор. Энэ маань боломжтой юу чи бодоод үзтээ. Тэр гадаа далаа гэж хязгааргүй том. Тэр ганцхан мод хаач хөвжөөж болно те. Тэр 1000 жил нэг л удаа гарч ирээд тэр толоон тэр ямар ч боломжгүй байхгүй юу. Тэгэхээр энэ лугай адил эрдэнэт хүний төрлийг олно гэдэг маань ховор юм а гэж. Тэр хүмүүс маш ховор юм байна. Үнэхээр хэцүү юм байна гэж ойлгож байгаа. Яг энэ лугай адилхан хүний төрлийг олно. Тэгэхээр яг сая би энэ юутай холбогдуулж их нөгөө лусын төрөл гэдэг маань өөрөө адгуусны төрөлдө багтдаг. Адгуусны төрөл яагаад муу төрөл гэхээр нөгөө чөлөө учрал байхгүй бурхан болж дээдийн номыг уншиж ойлгох боломж байхгүй одоо эргүүд тэнэг мунхаг гэдэг ноёлож хүчтэй хүчгүйгээ барьж идэх гэдэг ганцхан л ноёо үүчилж идэг. Тэгэхээр ямар ч боломжгүй. Тэгэхээр лусын төрөл гэдэг манаас адгуусны төрөлдөө ордог учраас яах нь хүний төрлөөс доод зэйний төрөл байхгүй. Тэгэхээр биднээс ингээд лус савдагтаа ингээд сунж мөргөөл алгаа хавсраал те сунж мөргөөж ингэж бол болохгүй. Манай нэг Эренбүүчи багш маань айлдж байсан. Ер нь ингээ ажиглаад байгаа хүмүүс ингээ овоо мовоо гол ус савдаг нэг сунж мөргөөл ингээ алгаа авсарч мөргөөд энэ бол буйнаа барахын том ёр. Лус савдагт биднээс бол атгуусны төрөлдөө багтдаг муу язгуурынх нь мөн үгүй мөн. Гэхдээ лусад маш их хүч байна үгүй байна. Хий бод амтэн лусыг баясгаж чадаад лусыг баясгаад тахил байлан өргөж чадах юм бол лусын маш сайхан тэр ач ивэлийг аваад өөртөө орших бүрэн боломж байна. Эсвэргээр лусыг дошгируулаад лусад хорлолтой үйлийг хийгээд ах юм бол биднээс үе удмаараа лусад хорлогдож одоо удмын хараал гэж нэг актер байдаг. Ихэвчлэн лусаас хамааралтай байдаг. Тэгэхээр лусын энэ хараал тусчхал юм бол тэр хүн бол одоо яадгүй гэхээр үр одоо удам талдаа сайн ханийн заяа байхгүй, үр хөвгөт байхгүй болчдөг. Одоо энэ цаг үе дээр тэр дорж гэдэг хүн бол ингээд маш сайн ажиллаад, маш сайн хөдөлмөрлөөд шударгаар ажиллаад байгаа боловч сайн хэн байхгүй, нэг ихнэр байхгүй. Ихнэртэй уучирсан ч их муу тийм одоо таар ааш муутай, таарамж муутай, тохиромжгүй ихнэртэй заяа. Тэгээд ихнэртэй байсан ч хүүхэд гардаг. Тэгэхээр энийг бол 100% лустай холбож байгаа юм биш. Ер нь ихэнх хувийн бол тэр удмын хараал буюу тэр дээд өндөр өвөг элэнц хуланц талдаа тэр лусыг одоо төгшруулж ясан хайрхан одоо дошгон шүтлэгтэй нандин хайрх нэг одоо төнгөсөн тий чулууг нь авсан ухаж төнгөсөн модыг хугалсан авсан тэр ууланд оршоо лус савдаг одоо юу гэдэг могоо гэдэг амтын жишээлхэд энгийн дээр бодиттой лусыг төлөөлдөг амтан байхгүй. Одоо лусын хаан буюу Луван жалбуу гэдэг бурхан байна. Одоо цагаан ягууртай хөх лагшинтай тэрэн дээр ингээд хойноо 7 могоо ингээд цогноотсон ингээд байж арталтай. Тэгэхээр лус гэдэг бол бодиттой бол могоо төлөөлдөг. Одоо могоо зогоо усны орчин амьтдыг ингээд зориггүйгээр хаалж хөнөөх юм бол лусын хоролтоо шууд өртөж. Тэгээд хамгийн лусын хоролт гол өртөг юм юу бол тэр лусын буулт буцалт ичилт гэдэг өдрүүд байгаа. Тэр өдрүүд нь одоо тэр усыг бохирдуулах одоо сайхан булаг шанд одоо улааны бузар гэж байдаг. Улаан махны шүүс тусах цагааны бузар гэдэг бол нөгөө сүйтэй шанагаараа одоо хутгах барих цагааны бузар. Бид нөө гол мөрөндөө хүртэл сүйтэй шангаа хүртэл тусахыг цагааны бузар гэж цээрлж одоо хог новшоо хийх барих бузартах хатуу цээрлж ирсэн. Ерөөсөө булгийн ялангуяа ихэнд одоо хог новш бузар булаа ингээ буртаг оруулахад л орой шөндөө яр гараад биеийн өвдөөл халуураал хондог. Эмчэд үзүүлэхээр бирүүл. Ямар ч ханаад том тусааг мөртлөл халуураал зүүд зүүн эвгүүтэл яр шарах шаваад гэх. Ер нь бол бузартдаг гол шар манайх нэг буруу гэдэг ёс мэдхгүй энэ ёр халтахгүй гэж нэг үг байна. Тэгээ энүүгээрээ дулдуудаад ингээ хамаа замбараагүй юм хийж яваад би ямар ёс мэдхгүй юм чи надаа ёр халтахгүй гэж нэг тийм маш мунхаг ойлголт байгаа. Энэ их буруу юм. Гэхдээ энэ дээр ёс мэдхгүй энэ ёр халтахгүй чи яр гарнаа гэж би шинжилж хэлээд байгаа. Тэгэхээр та ингээ ёс мэдхгүй юм чи би яад ингээ замбараагүй ингээ буруу зүрх үйл хийсэн чинь та бол бузартна. Яр гарч би чинь бол шивтэх нь бол тодорхой. Одоо энэ дэр нэг юм тодруулаас ч нэг зарим лам нар одоо нэг лус дөргөөрөө гээл яадаг штэ. Одоо сахиус ч юм уу цацдаг юм ч юм уу байдаг штэ. Тэднээс одоо тэр хорлол янз бүрийн юм аавна гэж байх уу? Байна.
Тэгэхээр ийм байна. Альва нэг юм болгон цаана одоо ерөнтөгтэй. Одоо лусын хорлол одоо би лусыг яриул их юм том шийдвэлтэй. Одоо лусын хорлолын шалтгаан гэж лусын одоо буулт буцалт ичилттэд 30 өдрийн одоо жилийн одоо өдрийн 30 сарын 30 энэ өдрийн одоо нэг 10 өдөр нь лусын буулт буцалт ичилт гэдэг юм байдаг байхгүй. Тэр өдөр нь биднээс голыг буцартаах, гол усанд янз бүрийн мих, усны оршиж амтлыг нэрвэж хороох зорилгогүйгээр тэгэл усаас хорлоотой мод хуглах, янз бүрийн зохисгүй үйл хийгдэл усын хорлол төртөд байгаа. А энэ усын буулт буцалт ичилт байхгүй үед нь одоо янз бүрийн михэд арай гайгүй харьцангуй. Гэхдээ биднээс яг энэ өдрүүд нь илэрхий хүчтэй. Гэхдээ энэ өдрүүд илүү хүчтэй хорлогдно. А бусад өдрүүд нь зүгээр гэж хэлж байгаа юм биш. Ер нь л одоо гол усыг бузартаах, модыг хугчих, одоо дошин хайрхны мод, одоо газар уус, тэр алт малтыг одоо алтны ашигт малтамлыг авах гал биднээс одоо газар сухаж авж гин нөхөн сэргэлт хийхгүй хит их талхалж байгаа. Энэ бол өөрөө лусын хорлолт шууд өртөө. Энэ өөрөө алт гэдэг чинь өөрөө газар доор байгаа энэ баялаг чинь лусын баялаг гэж үзэж байгаа. Тэгэхээр ингээ ярихаар хүмүүс нэг өөр юм бодно л доо. За энэ үчи яриад эхлээд уул уурхайгаа биднээс ашиглахгүй яаж амьдрах болж байгаа гэдэг асуудал гана. Мэдээж биднээс уул уурхайг зохистойгоор ашиглана. Тэгэхээр ер нь хүнд хэрэгтэй юм нь газрын дээрээ байж байгаа. А хүнд хэрэггүй юм нь газрын доор нууц байж байгаа. Одоо бүр газрын гүнд чи айхтар хүчтэй хортой хими байдаг. Ерөнхий ивент тэтгэгч Чандаман Торго, Хаттын гоёл. Тэгээ хитрхи гүн рүү орж одоо нүүрс юм уурхай гүн рүү ор тэр хорт хий дээшээ гарч ирэх юм бол асар их өвчин тахалгаар хаюултай гэж үздэг. Алтыг бол газрын гагнаас гэж үзэж байгаа. Хит их алтыг аваад ингээ шунагч сэтгэлээр нэрвэж хороож мэдээ зүү зохистой зохист хэмжээгээр хэрэглэхийг бол би бол үүсгээгүй байна. Мэдээж минус байгалийн баялагийг аавна зүү зохистойгоор хэрэглэнэ. Шунлын сэтгэлээр нэрвэж хуу хамж тэр газрыг сэндийч чайж одоо жишээ нэг уурхай юу яжхад гоё сайхан бургас дээрээ байгаа нэг булаг шанд байхад скаватороор тэрэг шууд түрээл тэгэл доорх нь ухаж авч шít. Тэр ямар аимшиг нэлэх мод булаг шанд нандин аршаа скаватороор ганцхан түрээл доотлын авлаа ухаж сэндийллээ нөхөн сөргөлт хийхгүй тэр шунлын сэтгэлээр авч. Тэгээ тэр маань өөрөө газрын тэр алтыг их аваад тахаар яат юм бэ? Ямар аюул байна вэ? Мэдээлэл усман догшрохоос гадна газар шилгээх гэдэг юм их болдог байхгүй. Газар шилгээнэ гэдэг бол газар хөдлөнө. Газар ингээд далийчих юм бол усаад татчихна. Ус байхгүй болчихно. Тэгээ газар байнга шилгээнэ. Мөнхийн газар хөдөлгөөнтэй болчихно. Манайхан за биднээс далайн эргийн одоо ус биш юм чи газар хөдлөгч айхан байхгүй гэж бодож болохгүй. Газар чинь бас ингээд шилгээж байнгын одоо Улаанбаатар ерөн дээр баг хэмжээний баалтах газар бол байнга хөдөлж байгаа. Биднээс мэдгүй болохоос байнгын хөдөлж л байна. Тэгэхээр биднээс энэ тэр алт гэдэг зүйл газар ашигт малтаа зохист хэмжээгээр маш их болгоомжтой хандаж энийг зүү зохистой хэрэглэхгүй ш. Миний хэлдэг нь бол мэдээж хэрэглэн ашиглана. Гэхдээ зохист хэмжээнд хэрэглэхгүй бол хамаа замбраагүй шунлын сэтгэл дөрвөлдөж нэрвэж талхалж сүтэх юм бол эргээд том үүлийн үрийн төлөөч гэдэг юм чинь эргээд тохирч байна. Одоо энэ үйл үрдэр нэг асууж байгаа. Одоо за уул уурхай газар усаа одоо ингэ сэндичгэд үйл үр мэдээж байна. За хорлолон тэгвэл гүйцэтгэж хүмүүстэй байдаг юм. Одоо ингээд цаанаас сэтэл өгж байгаа юм байна шүү дээ. Том чих олон хамтын хүчээр ингэж бий болж байгаа шүү дээ. За уучлаарай би нөгөө нэг лусын хариулга дээр нэг чод товч хэлчих. Тэгээ одоо нэгэнт лусын асуудалд өртөчлөө. Мэдхгүй санаатаа санаандгүй өртөөд одоо үр хөөхд байхгүй хайны жил байхгүй биеэр нь дандаа яр шарах нэг алаг мэра гэдэг өвчин байдэн шүү дээ. Нэг алаг арьс нүүгээд идэг алаг болцсон байдаг. Тэр өөрөө алаг мэра гэж лусын гаралтай өвчин шүү дээ. Ер нь лусын гаралтай 404 өвчин байдаг. Тэр болгоныг ангаадаг аргууд мэдээж ерөндгүүд нь байгаа. Эхлээд тэр хүн бол тэр газар бол усаа бузартаасан газар очино. Хизээж дахиж би одоо энэ ус булаг шанд мод ингэж хуулахгүй зориггүйгээр тэгээ булаг шанд руу бузар юм буртгаа хийхгүй би ингээ хорлох. Нэг бодиттой жишээ байна. Нэг хүүхэд санаандгүй ингээд ээж тэр өөрхөн найз нөхдөд булгийн хэлүү ингээд хувц цунараа ингээд дотор хувцаа угаасан хувцаа усаа ингээд тэр булгийн хэлүү цацчих. Тэгээд маргаашнаас битүү яар шарах нүрээр нь гараад тэгээд ингээд халуураад болдгоо. Эмчид үзүүлэхээр зүв зүгээр байгаад. Одоо ямар аст. Над дээр ирсэн. Тэгээд ерөнхийд ингээд харахаар чи ерөөсөө лусын хорлог ба чи хаана ус яасан гэдэг. Тэгээд ихлээр нуугаад хэлэхгүй байсан сүулдэ би яг нэг хувц цунар дотор хувцаа угаасан хувцаа тэр усын яг тэр лагерийнхаа тэр булгийн хэлүү цацсан юм аа гол руу ийцэн. Тэгээд тэнцэн нь очиж ингээд одоо лусын заслын олон судар ном байна. Эхлээд тэр хүн ахиж хизээч би ийм зохисгүй үйл хийхэ болий гэдгээ Батнот одоо намжлана. Тэгээд тэнцэн нь бол шавдаг дором, лусын сан, лүмбэн гарав
одоо ингээл цусын талын засгийн хатуу номнуудыг унших, цусын байлан өргөх. Тэгээд дүлцэнгийн ис гэж нэг чухал юм байна. Тэр үс сонсч дүлцэнгийн ис гэдэг лусад өргөдөг лусын хоол гэдэг. Тэр одоо ингээд дүүнхний ман том ман тавихад элсээр одоо дүлцэн гэдэг маань өнгөт илс гэсэн үг. Элсээр ингээд сайхан бурхтын одоо тэр хот мандлыг одоо бариад босгочих юм бол ойлон одоо ингийн дээр одоо маш том бурхтын орд өргөө хар шиг бүтээж босгож байгаа. Өнгийн илсээр одоо өөр ингээд гарсан бол ингээд өнгийн илсээр хот мандал ингээд сайхан бүтээж. Тэгээ тэргээ сүүлд нэгээд тэр Эренбүүчийн хутагт багш маань ингээд номын агаарт уусгаж холиод тэгээ тэрийг ингээд гоё гол усанд өрөх юм бол ус амгалан байдаг юм нэг том зан үл байна. Тэр илс гэдэг зүйлийг ингээд аваачаад лус голд өрөх юм бол ус хамгийн их баясдаг. Одоо тэр илсээс ганцхан ширхэх нь байх л гэтэл лусын оронд бол маш том нэг шалиахан буюу асар хүн цэнтэй болж харагддаг. Тэгээ тэрийг өргөн одоо лусын арц уугуулах, лусын сахиус зүүх барих маш олон одоо аргууд байна. Хамгийн гол зүйл нь бол ахаад би лусыг бузартаахгүй, гол ус модыг огтчихгүй, булыг бунтахгүй гэдэг ам тангаргаа өгөө дахиж болоо хийхгүй байх хэрэгтэй. Тэр бүр айхтар одоо улбаалаад олон үеэрээ ингээд биднээс өөрийнхөө нэг 3 4 үеэл мэдчихэж шít. Дээшээ 9 10 тэр үед ямар том асуудал болсныг мэдэх ямар шаарга байх. Ингээ үзэхээр удмын хараалтай мэл усын хоролт лусын асуудалгүй хүн гэж нэг ширхэгч хүн байхгүй. Ихүү баг уу мэдж гэнэ үү мэдэхгүй байна уу? Биднээс ялангуяа их онгон Монгол газар маань онгон дагшин байгальтай. Тэгэл янз бүрийн биднээс уул усаа амьд мэд харьтаж ингээ шүтэж ирсэн. Энтэй холбоотой амьтай болгон сүнс оршин амьгүй болгон харсан тэнгистэй гэдэг. Тэгээ биднээс мод чулуу хад цэцэг навчиг амьгүй эмчие чулуу модыг хөндөчий гэж бодож болохгүй харсан тэнгэр байна. Жижигхэн өт хорхоо ялаг хүртэл энэ жоох эмчи алчхад ямар асуудал амьтай л бол сүнс оршин амьд хөдөлжил байгаа бол тийм учраас тэгж бодлоор манайх харьцаж ирсэн. Тийм учраас тэр лусыг засдаг удмын хараалыг дардах хатуу гүрэм дором нууц заслын номнууд зөндөө байна. Тэгжээ тэр юмээ засахгүй бол тэр нүд одоо лусын хүчтэй энгийн хорлол нь нүдэнд орж ирдэг. Тэгэд одоо биеэр нэг яр шарх игзэм арьс нүх одоо хорт хавдар бүгдөө энэ лусаас шалтгаалсан учраас нарийн ухт төнкөд ингээд яг ангаах ухаан уламжлалт ангаахаар хөөгд үзгүүл тэр жүчи дотор бүгд байж идэг. Өнгөрийн өргөн сонголттой, үе хоожтой үлдээх чанартай, үн үртэг багч үлэмжийн тансаг торго дурдан таны хүлээж байна. Бид танд бүх төрлийн торго давуу, хүүхэд хөгшдийн, эрчүүдийн, бүсгүйчүүдийн дээл хүрм зэргийг хаанч байхгүй хямдун өргөн сонголттойгоор санал болгож байна. Ирээ дав, өмсөд үз, хүрээд шалга. Чанар хямдун хоёр хаан байна гэвэл энд байна. Манай хаяг модны хоёрын хойд уулзуур буюу Төв гандагийн баруун хойд талд Чандман торго нэрийн доор үйл ажиллагаагаа явуулж байна. Чандман торго. За та үлийн үрийн талаар асуусан тийм. Тий, үлийн үрийн талаар би сайн нэг юм санаанд ороод ирлээ л дээ. Буйны сав гэдэг. Буйны сав гэж. Одоо зарим хүн болвол хичээгэл идэг, зүтгэл идэг. Них гавдгүй. Тий. Зарим хүн болвол үйл ялэг хичээхэд цаанаас үйлс нь бүтээ явчихдаг. Тий. Гээрээд идэг. Одоо энэ улс их орны том өдөртөгчд бол цаанаасаа заяа том савтай хүмүүсээ гэж. Одоо энэ савын талаар та нэг жоохон тайлбарлаж өгөөч. Энэ болохоор урд насны хураасан буйны үйл өөртөө холбоотой их холбож авч үзэж байгаа. Одоо яг хоёр хүн зэрэгэл хөдөлмөрлөөл одоо найзт нь байдаг Дорж Бат хоёр зэрэгэл хөдөлмөрлөөл зэрэгэл ажилтнууд хийгээл хоёулаа л амьдрал ахуйгаа дээшлүүлж зүтгэж шít. Гэтэл нэг их хурдцтай ажилуулсан цаанаасаа бүтээл амьдрал ахуйн дээшлэл ингээл орон байран сайжраал унаа тэрэгтэй болол нэг сайхан бүх буян шиг дэлгэрээл яг баян байна гэдэг нь өөр харьцангуй ойлголт л доо. Яг энгийн хүн дээр бол ингээл нэг ахуй хэрэгцээний юм хангаал сайхан болчих юм бол баян болох юм уу? Яг баян гэдэг дээр бол одоо манай монголчуудэрч эрхэм баян эрдэм ном, дунд баян үр хүүхэд, адаг баян эд баялаг гэдэг. Яг зүгээр энгийн дээр яг жинхэнэ баялаг гэж ярих юм бол нөө бурхны дээд мэдлэг муу юмыг танин мэдсэн, хор сэтгэлийг ялан дийдсэн энэ танин мэдж байгаа сэтгэл өөрөө ухаарсан сэтгэл өөрөө жинхэнэ баялаг. Баян гэж ярил. Зүгээр энгийн хүний хувьд ярих юм бол зүгээр нэг одоо адаг баян эд баялаг гэдэг шүү дээ. Яг тэр энэ өөрөө шамшаатаж алга болдог зүйл байхгүй юу? Биднээс жинхэнэ баялаг бол үннийг ухаарсан танин мэдсэн сэтгэл гэдэг бол хизээч алга болдог. Таны ухаарсан мэдлэг одоо танд нэг одоо бусдаас илүү нэг мэдлэг биш үү? Чадамж хин нэгэн тэрийг хулгайлж авах боломжтой юу чамаас? Ямар ч боломжгүй шүү дээ. Яг тэрэн шиг биднээсийн үннийг ухаарад үннийг олоод мэдсэн тэр агуу сэтгэлийг хинч танаас хулгайлж чаддаггүй. Энэ сэтгэл маань таныг нэг жинхэнэ цаашаа дараа чи олон төрлөөр сайн зэйн төрөх
явдал яг энэ зам бүлэн дээр их баян чинэлэг байна гэдэг маань одоо нэг л тийм хумхийн юу гэдэг юм дээ. Шавраар хийсэн тийм сайхан уран хийцтэй ваар шиг гэж үзэж байгаа юм л та. Тэгвэл далайн хөөс мэдч гэдэг юм уу те. Нэг түрхэн хугацааны. Тэгээ эн чинь ингээд одоо юу гэх одоо хадгалам зээлээ орсод хичнээн сая төгрөг хадгалсан байж тэр дампуураад нэг л өдөр ядуу болж болно. Би одоо янз бүрийн ингээд асуудалд ороод нэг л өдөр ингээ хинч биш гуйлагч болох боломжтой байхгүй. Одоо мөрөөдө тоглоод асар тэр бомтон байлаа гэж бодоход нэг л удаа мөрөөдө тоглоод бүх юм алдаад гуйлагч болсон түүх зөндөө байна. Тэгэхээр биднээс яг нэг материаллык зүйл нь яг жинхэнэ баян гэж ярихад бол хэцүү байгаад байгаа. Шамшаагдаж алга болдог баг. Тэгэхээр Монгол нэг үг бол баатар нэг суманд баян нэг зуданд гэдэг байхгүй. Тэгэхээр хичнээн их мянган малтай нэг зуданд бүгд байхгүй болдог. Би хичээр агуу хүчтэй барь чадaltaа баатар боловч нэг суманд л байхгүй бол. Оногдол тэгэл дуусаа. Тэгэхээр биднээс өөрсдөө баян байх, баян чинэлэг байх гэдгээ бас энийг харах өнцгөө өөрчлөнө. Яг мэдээж материалык зүйлийг дулдуудаад одоо өөрөөр ямар хүнийг баян гэж хэлв. Хит их материалык зүйлийг дулдуудаад ингээд баахан одоо хэрэгтэй хэрэггүй өөртөө овоолц үүнийг баян гэх юм уу? Амьдралын үр хүүхдэрээ хүн баян байж болно шүү дээ. Тэр баян хүн чинь ингээд асар их баялагтай боловч үр хүүхд байхгүй ингээд гансарсан зовлонтой байж болно. Харахад баян байгаад. Гэтэл одоо нэг сайхан бор гэртээ ам бүл зургуулаа сайхан ингээд сайхан гиз сувдаа чанж идээд бүгдөө хүүхд нь эрүүл саруул тэгээ сайхан ам бүт элэг бүтнэн аж аргалтай байгаа нь баян юм уу? Амар амгалан байна, сэтгэлийн амар амгалан байна. Эсвэл 10 өөрөө байранда үр хүүхэд байхгүй. Тэгээ мөнхийн шунлын зовлонтой байхгүй юм байгаа юмдаа сэтгэл ханамжгүй байгаа нь баян юм уу? Ядуу юм уу? Аль нь ядуу вэ гэхээр их сонин өөр өнцгүүд их зөндөө гарч ирнэ. Яг яг чиний асуусан энгийн хүний өв зүгээр одоо сайн сайхан материалык зүйлийг дулдуудаад орон гэр байрсаа энэ бол амьдралын анхан шатны хэрэгцээ л дээ. Энийгээ бүрдүүлчихэд би яг өөрийгөө болчлоо гэж бодож бас болохгүй болчихдог. Тэг хүн өөрөө баян байна гэдэг бол байгаа юмдаа сэтгүүл хангалуун байгаа хүн бол хамгийн баян хүн. Байгаа юмдаа сэтгэл ханддаг хүн бол мөнхийн ядуу хүн байдаг байхгүй. Тэгэхээр яг амьдрал нь болж бүтээ сайн сайхан яваад байгаа энэ хүн бол урд насны ерөөл буйны хүчээр бас тэг сайхан явж идэг. Одоо би ингээ хичээгээд олигтой амьдрахгүй яаж зүтгээ нэг олигтой болохгүй урд наснда бас жоохон тийм ядуу зүдүү байх, үлийг хураацсан байх те. Одоо тийм хилэнцгийг аривдгцсан байх, тэр үлээ барагдуулаад тэгээ одоо ингээд алгуураар сайн сайхан болох те. Тийм буйны өвөр гэж үүлийн үрийн ялгамжааг сонин. Урд төрөлдөө одоо их хармын сэтгэлтэй те хүнд өмөх гэж жоод харамлаад яг би өхөөсөө өмнө харамлаад за би дорж ид юм хүү гэсэн. За зүхүү яг энэ хүнд өгчөө дараа нь би энэ хүнээс юм олж чадахгүй юу гэж бодсноо. За нэг удаа дамд дорчтой өгчөө дандаа л надад тусалт юм шиг сайхан нэг эхлээд хармын сэтгэл үүснэ дараа нь нэг сайхан сэтгэл гараад өгчөж. Өгсөн. Эхлээд хармын сэтгэл үүсч муугаар ботсон шүү дээ. Гэхдээ өгцөө. Дараа нэг сайхан сэтгэл гараад. Тэгэх юм бол энэ үүлийн үрээрээ хүн эхлээд ядуу зүдүү байгаад дараа нь амьдралынхаа төгсгөлд их баян цатгалан болдог, ерөндөг. Нэг жишээ татаж ярьж байгаа шүү. Сонирхолтой. Эхлээд өгчөөд айгүй сайхан сэтгэл гаргаад хүнд юм өгснөөхөө дараа нь харамсаад би шалт юм өглөө. Энд өгчдөг дараа нь би юу олж авнаа гэд харамсаад хойноос нь харамсаад нэг урд төрлүүдтэй шүү дээ. Ийм одоо үүлийг үлдсэн бол энэ насн дээр эхлээд баян цатгалан байжгаад сүүлдээ ядуурт дуустдаг нэг ийм үлийн үрийн нэг ийм харилцан адилгүй ойлголтууд байдаг. Үлийн үрийн ерөөлгээд одоо надад нэг хүн хэлжсэн байхгүй юу? Бас л мондог шашны хүн л дээ. Хамаагүй хүнтэй ерөөл тавьж болтгоо гэд. Одоо жишээ нь манай Монголын залуу хосуудад их ажилладаг штэ. Одоо just хамт үрд байна гэл те. Янз янз болол. Тэгвэл энэ нь хойд наснда хэрэгжээд тэгээ нөгөөх нь буйны дэнсэн дээр болохоор нэг нь илүү буян хийцэн, нөгөө нь илүү нүгэлтэй байгаад нэг нь адгуусан амтан болох байтал нөгөөх нь хүндрэлийг олох байлаа гэхэд дараа төрөлтөө одоо нэгнийхээ морь болчдөг ч юм уу те. Ингээд хойд наснда ерөөл нь биелээд оршоод яваад идэг гэдэг. Энэ ерөөл гэдэг маань өөрөө ерөөл талбиг гэдэг маань өөрөө их айхтар юм шүү дээ. Буруу ерөөл талбиж болдог, сайн ерөөл бол аян зөндөө бас биелэх. Тэгээ нэг буруу ерөөл талбина гэдэг бол одоо юу гэдэг Монгол ялангуяа залуучууд маань их амны бэлэггүй юм ярьж байна л да. Одоо юу гэдэг ч юм дээ. Би хизээч одоо битгэхгүй. Одоо ингэхэд жишээ нь би хизээч одоо чам шиг ингэж одоо ядуу зүдөө амьдрахгүй. Би бол өстой сайхан амьдрын чам шиг юм байхгүй. Ингээл нэг тийм доглон моглон явж байгаа нэг хараад та би хизээч ийм шиг юм доглон хазгар болохгүй. Би хизээч энэ хүн шиг ноорхоо навсархаа байчихгүй. Би бол өстой гоё амьдрын.
Би хизээч гэж нэг үг байдаг. Тэр аюулгүй буруу байхгүй, маш буруу. Хүн юмд монголчууд ам гарч болохгүй гэдэг нь шүү дээ. Тэгээ би хизээч би ядуу амьдрахгүй, би өстой сайхан амьдрна. Би хизээч одоо ингээд юу гэдэг зур дарнаас барахгүй, би өстой урт наслан ч гэдэг юм. Яг энэ юугаар ам гараад иж болдоггүй. Бас буруу ерөөлөг тайлдаггүй. Одоо дээдийн ном уншиж байгаа сүм дугуйн ч янз бүрийн юмд одоо их буруу ерөөлөг тайлбиж муу ёр юм их бодож те болдог. Тэр амны бэлгээс аштын бэлэг гэдэг үг чинь тэр шүү дээ. Амаараа биднээс чинь аста нэрэ алаад өгч гэдэг юм чи би чамайг өстө алнаач гэдэг юм уу те. Тэр бэлэггүйгээрээ тэр хүн амны янз бүрийн амьтны амьд хөнөөх. Би одоо ингэн чамайг сайн явах чи үзнэ ч гэдэг юм уу. Ингээд атаачтай үүсгэх. Одоо янз бүрийн муу ёрын амны бэлэггүй юм их ярьж шít. Хүнийг их харааж доромжилж гин. Чи өстө сайнаа битээ үзээрэй. Чи өстө ингээрэ хідүү үерэ гуйламж яваараа ядуучууд юу. Эргээд энэ ярьсан биднээс хараал зүхэл болгоо эргээд биднээс толгоотоор бүгд буудаг, эргэдэг. Хамгийн аюултай. Тэгээ амны бэлгээс аштын бэлэг гэдэг бол биднээс болох гэж чамд сайн сайхан юм учрал өрөөд иржээтэл биднээс амныхаа бэлэггүй үгээрээ бид тэргээ буцаагаад ингээ дандаа ингэж устгаж идэг. Тэгэхээр биднээс дандаа амаараа бэлэгтээ сайхан ерөөлтөг эхлэх хэрэгтэй юм байна. Энийг хараал хүнийг гутаад доромжлох биш. Энүүгээрээ дандаа ерөөлийн үг, хайр, бусдад туслах, сургаал хийх ёстой байтал ингээд энүүгээр бас нэг бэлэг дэмбэрлэрээ бурхны номонд байдаг. Амьд цэрүүн ингээ хүний эрдэнэт хүний төрлийг олцоод энэ амаараа дандаа хараал, ховжив, хоёр сайн найзыг хутгаж өөмүүлж салгасан, хүнийг хараасан, доромжилсон, гутаасан энэсгээс болоод дараа төрөлдөө танд бол ерөөсөө амны хэрэг байхгүй юм байна. Ярихаараа та ингээд буйнаа бараад ингээ хараал хийгээд байгаа учраас дараа нь ярьж хэлж чадахгүй загас магас ч юм уу те уснаа оршиж амтд ч юм уу адгуус нохоо ч юм уу ярьж чадахгүй ийм одоо амтан болох тийм үйл муу үйл гураад гэж дээр үеийн лам багш нар маань амаараа бити бэлэггүй юм ярьж. Наадахаараа яхан дараа төрөлдөө загас юм уу хилгүүдүүлийн амт адгуус амтны төрлийг хураах энэ төрөл дөрөж гэсэн хэлж ярьж чадахгүй болох аюултай. Одоо дандаа амаараа хараал өрөөл хэлээд байгаа юм. Энэ амны ажиллах гэдэг зүйл арилаад тэг хилгүүдүүлээ болгоч юм амны согогтой болгоч аюул байна шүү дээ. Одоо хүн ч гэсэн нүд мүдэрээ дандаа муу имийг одоо муу имийг дандаа олж хараал дандаа хүний муу имийг хараал ингээд нүдний ажиллагаа бол дандаа хүний муу имийг харж яадаг. Тэгээ янз бүрийн согог гэмтэл бол муу юм дуутах аюултай. Одоо энэ нүгэл буян ер нь шарын шашин яг бурхны шашнаас үсэлтэй юмнууд л хэл та тий одоо ойлголт авж байгаа нүгэл буйны талаар. За энэ бурхан багш чинь номоо номлол энэ буян нүглийн ялгамжаа тэгэл энэ үүлийн үүр за тэгэл энэ нисванс хортмоо сэтгэл ер нь бурхан багш бол энэ шашин гэдэг дээр шашин гэдэг чинь болохоор биднээс нэг хайхтар ингээл шашнаас айдаг би шашин шүтгээс айдаг ч гэдэг юм янз бүрийн эмзэгэндээ зэмзэглээд байгаа юм байхгүй. Шашин гэдэг нь бол үнний сургаал гэсэн үг шүү дээ. Үнний сургаал. Таныг зөв амьдрахад үнний сургаалыг л айлцсан. Тэгвэл шагжийн язгуураа нэгэн суут хөвгүн шагжаа мөнө гэдэг хүн игэл хүн л энэ гэгэрх замыг олоол нийцэл байхгүй. Өөрийнхөө арга замыг нээгээл тэгэл энэ суут хүмүүн за яг ингэх юм бол биднээс зовлонгийн бүх шалтгааныг гаднаас хайжуулахгүй юм. Гадна талдаа бол хайгуул дуусахгүй барагдахгүй юм байна. Тэгэхээр гадны асуудлыг бүгдийг дуусгахыг чигцлээгээд явах юм бол асуудал проблем шалтгаан хизээж дуусахгүй. Энийг зүүрлэхдээ бол хөл нөцгөн хүнгэж ис хайр чулуутай замаар явахдаа би энэ дэлхийн бүх өргөс чулууг түүж аваад явъя. Тэг хөл нүцгэн явъя гэх юм бол энэ замбуулангийн өргөс чулууг түүж барах уу? Барахгүй. Хизээч барахгүй. Тэгээ энэ шиг бүх зовлон асуудлаа би шийдчихээ сайхан амьдрыг гэвэл энэ ертөнцийн зовлон проблем асуудал дуустдаггүй. Тэгэхээр нүцгэн хөлийнхаа уулыг зузаан өхрийн ширээр ширэлчих гэдэг байхгүй. Хөлөндөө зузаан өхрийн шир барай боочих юм бол тэр өргөс чулууг бүгдийг авсан мэтээгүй гүүгээ явчих юм байгаа ч. Яг энэ лугаад биднээс гадагшаа асуудлыг шийдий, гадны шалтгааныг шийдийгээд явуул шийдэл байхгүй. Ани эсэргээрээ би дотроо би өөрөө өрөөл гэгэрч. Би өөрөө хүнд муу санахаа болчих. Би хүнд шунхаа болчих. Би хүнийг муу хэлэхэ болчих. Би хүнд атгаарах сэтгэлээ болчих. Энэ сэтгэлийг таван хорт нисванс гэж хэлээд байгаа. Биднүүсийг нөгөө байнгын зовлонд учруулж яадаг, биднүүсийг ад жаргалгүй байлгадаг, биднүүсийг мөнхийн асуудалтай байлгадаг юм чинь таван хорт хүмүүс сэтгэл байгаа байхгүй. Энийг бүр ертөнцийн 3 хор гээд уур, мунхаг, шунал тачаал энэ гурвыг л бурхан багш номлож штеп. Энэ гурвыг л боомтолж чадах юм бол зовлон дуусч байхгүй болчихно. Энэ хөрвийг багасгах юм бол бас зовлон багасна. Энэ гуравд нэрвэгдээд эзлэгдээд байх юм бол та мөнхийн зовлон дундаа байна. Хизээч амар амгалан байхгүй гэд гаргацсан. Би нэг нүглийг уруулах гэж сонсч ирсэн юм байна. Одоо жишээ нь маш олон гэрт нөгөө нэг хормой султай гэдээ ярьдаг шүү дээ. Хормой султай хүүхэн гэж ярьдаг шүү.
Тэнгүүд энийг бас буянд оруулж болдог гэв энийг сонсцоо. Яаж вэ гэдгсэн чинь маш олон эрэгтэй хүнийг баясгаж байгаа. Таашаал өгч байгаа учраас нэг талаас буян За. гэж хардаг гэдэг байна. Та энэ юу гэж харж буддийн шашны Борсны бас бодмөрийн зэрэг ном байгаа. Бодмөрийн зэрэг номон дээр болохоор нэг 10 хар нүглийг ялгаж салгаж ингэ тайлбарсан байдаг. Энэ дээр биеэр үлдэх 3 нүглийн нэгэн дээр болохоор тэр буруу хурцл гэж байгаа. Тэрийг ялгаж салгаж ингэ тайлбарсан байдаг юм л да. Тэгэхээр одоо буруу хурцл гэхээр бол одоо нэг үйлдэснээр буйнаа барахын хамгийн том ёр гэж үзэж байгаа. Буруу хурцл гэдэг бол одоо ерөөсөө л янз бүрийн одоо зохист тэр сүүс бас өөр бусад сүв рүү хийж дур тавих нь өөрөө бол буруу хурцл гэж үздэг л. Одоо насан туршаагүй хүүхдтэй болохгүй, хоёр ижил хүүстэн болохгүй, ээж аавын асаргаанд байгаа хүндтэй болохгүй, одоо их өвчин зовлонтой хүнтэй болохгүй, хит их бэлтгэлийн хөөрөлтөө үед хит гуниж гансарсан хүнтэй болохгүй, маш нарийн заасан байдаг. Энэ ирэмийн асуудлын талаар. Энэ дээр болоод тэрхээр одоо биеийн үнэлэгчийн талаар бас ярьсан байгаа. Биеийн үнэлэгчтэй ингээд одоо нөхцчөөд төлбөрийн төлөхгүй байх юм бол нүгэлж үзэж. Одоо хүслээ хангачаад биеийн сэтгэл биеийн л одоо жаргал эдэлж штэ. Тэгчээд мөнгөний төлөхгүй бол нүгэлж үзэж байгаа. Яг тухайн үнэ баясгаад сэтгэлийн жаргалаа эдэлсэн бол мөнгө цаасын төлөх юм бол бас зарим дээр нүгэл биш гэж үзэж байгаа. Эсэргээр их нэртэй хүнтэй ингэж одоо нууц одоо амрагч юм уу одоо гэр бүлтэй хүнтэй явуулдахыг бол нүгэл гэж үзэж байгаа. Хоёулаа их одоо авд цуусан ихнэр нөхөр одоо батлуулсан тийм одоо яг хамт амьдарж байгаа нөхөр ихнэргүй бол хоорондоо янз бүр одоо ингэж байж болно. Тэр биеийн үнэлэгч эмэгтэй хүний тал дээр яг нэг тал дээр олон эмэгтэй хүнийг баясгах ингэснээрээ тэрийг бол буян гэх ч одоо хаашаа. Тэр хүний сэтгэлийн одоо биеийн жаргал идэлүүлээд тэрний одоо хойно гарч байгаа тэр үеийн боловсрол нь чухал л да. Ерөнхий ивент тэтгэгч Чандаман Торго, Хаттын гоёл. Тэрний дараа нь одоо ямар нэгэн одоо гэр бүл салж гэнэ үү, ямар нэг асуудал үүсэж гэнэ үү гэдэг нь л тэр эцсийн одоо үр дүн болоод үлийн үрийн одоо эцсийн одоо тэр шалтгаан нь л чухал. Наана тэр одоо тэр ингээ баясгаад энийг бол одоо буян гэж хэлэхэд бол хэцүү юм тийм. Ер нь биеийн үнэл нэгдэг маань өөрөө их тийм хамгийн одоо арчаагүй бөгөөд тэр хүн тэрнээс өөр юу ч үлдээгүй байхгүй юу. Эцсийн одоо эцэг ихээс зайлсан одоо ганцхан зүйл нь бие. Тэр биеэ худалдаж мөнгө олно гэдэг бол одоо бүр хамгийн арчаагүй бөгөөд эцсийн арга байхгүй. Тэгэхээр одоо тэр хүнд одоо эмэгтэй им бэлэг ирсэн заяагаа бол тэр бол тэгэл дуусах нь шүү дээ. Тэгэхэд одоо зүгээр ямар ч хэрэгцээгүй. Тэгэхээр энэ бол хамгийн адгийн бөгөөд хамгийн одоо ойготмар зүйл. Энийг бол ялангуяа залуу охтууд юм уу янз бүр хүмүүс одоо энэ замаар авч энийг болох хэрэгтэй. Нэг л өдөр энэ чинь ихийн ариун сав гэж ярьж штэ. Одоо энэ дээр бодоод үзэл. Тэр хүн хизээ нэгэн цагт ээж болох юм уу болохгүй юм уу? Ээж болно штэ. Тэгэхэд тэр сав ариун байх ёстой штэ. Гэтэл тэр бол хичнээн олон эрэгтэй хүний орж гарсан. Тэрийг бол номон дээр заасан байд одоо олон нийтийн бие засах газартай адилхан гэж зүйрлж үздэг хатуу илтгэх. Тэгэхээр ахиж тэр хизээч үр хөвгтөд болох одоо ариун сайхан хөвлөдөө тэр сайхан нандин эрхнэрээ сайхан хайрлалцаад үр хөвгтөд болоод хүний ихнэр байх тавилангүй л гэж үздэг. Одоо сайн нөхөр заяахгүй тэгээ үр хөвгтөг болдог. Яг гэвэл энэ тэр сайхан бурхнаас зайсан биеийг бол бузарласан учраас. Одоо нийтийн бие засах газартаа зүйрлдэг юм л да. Одоо ер нь хүний эрхчлөөг боогдуулна гэдэг бол маш том нэг үйл байна. Тэнгүүд би гайхдаг байхгүй юу. Одоо муслим янз янзын шишнүүд байна. Бас манай шарын шишин байна. Шарын шишин дээр одоо эрэгтэй хүн ихнэрээ авч болохгүй. За одоо урт ус тавьж болдгоо гэдэг ч юм янз янз юм байдаг. Энэ бол эрхчлөө боогдуулж байгаа нэг хэлбэр байх гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаар та нэг би нэг тайлбар өгье. Энгийн нүдээр одоо игэл жирийн хүний нүдээр харуул эн чинь тэгж харагдана. Ихнэр байхгүй, хүүхэд байхгүй, хүний эрхийг богдуулж байгаа юм шиг харна. Гэхдээ эн чинь тэр хүн чинь өөрөө дур хүслээр хийж байгаа шүү дээ. Хүчээр хэн ч хийгдэг байхгүй юу? Тэр хүн өөрөө ертөнцийн зугаад цэнгэлийн жаргалыг огоорч. Тэгээ өөрөө энэ лам хуврхан гэдэг чинь бол хөссөн хүн болд юм биш. Тэр хүн чинь өөрөө ертөнцийн биднүүсийн игэл жирийн хүмүүсийн маш их зугаад цэнгэл ертөнцөөс өгж байгаа жаргалаас татгалзаж байгаа шүү дээ. Юу хий одоо
биеийн жаргал, хантай байхын жаргал, үр хөвгтэй байхын жаргал энэ чинь маш гоё жаргал шүү дээ. Үр удмаа үлдээн. За тэгэл одоо ингээл биеийн жаргалыг эдлэн за тэгээ ертөнцийн игэл хүмүүстэй адилхан ууж идэл ингээд зугаацалц ингээд энэ бүх зүйлээс татгалзах гэдэг бол одоо энгийн нэг дорж гэдэг хүнээс та энэ бүх зүйлээс татгалзах хөөр би тэнэг л биш бол хизээч хэн татгалзахгүй шүү дээ. Би сайхан эмэгтэй хүнтэй хамт баймаар байна. Үр хөвгтэй гаргамаар байна. За би ингээс сайхан шоудад сэнгэж энэ ертөнцийн дуу, хуур, бүжиг, найр бүх юмыг би ингээл гоё одоо арх сарахад уумаар байна те. Энэ бүгд байхгүй гэж чи төсөөлөлтөө те. Өөр дөрөө чи яваад үзээ л та те. Гү чи чанга үздэй. Чанга. Гү тэгэхэр чин тэгэл та гав ганцаараа мөнхөд насаараа амьдрын штэ. Тэгэхэр чин хэцүү байхгүй. Энэ чи хэр баргийн бедтай хүн дийлэхгүй сэтгэлийн. Тэгээ энийг бол тэр бурхны сургаалыг нэгдүгээр маш сайн мөн чанараар ойлгосон. Тэгээ энэ чи өөрөө за игэл жирийн хар хүн хар гэдэг нь өнгөцсөний юм яриаггүй шүү. Игэл жирийн хүн бурхны явж байгаа хуурхан хоёрын ялгааг хоёул үзээ л да. За одоо игэл жирийн хар хүний хүсэл мөрөөдөл эцсийн түүлийн хүсэл юу байдیں۔ Гэд үзэхэр чин нэр хүнд, ашиг хонжоо, алдар нэр хүнд, сайн сайхан амьдрал, үр удмаа үлдээх, сайн хань ижилтэй байх те. Гэл хойшо хөвөрх юм байгаа үстэй. Тэний амьдралаас авах бүх сайн сайхан юмыг л авахыг хүсэж штт. А хуурхан гэдэг чи өөрөө бол ертөнцийн энэ одоо жаргалыг бол энэ хуурмаг юм аа. Энэ бол жинкнээсээ жаргал бол биш юм байна. Одоо яагаад тэгэхээр одоо хайртай дуртай гэж байгаа ханд хаягдаж болно доо. Одоо би хязгааргүй хайртай гэл чиний төлөө өхнө гэжсэн чинь нэг л хэдэн жилийн дараа салчаад хараагаа явж байгаа зөндөөл байдаг. За үр хүүхэд ингээл мөнхийн ингээл ажил том болоод ээжийг хаяал явдаг. Мөнхөд дэргэд байх юм байхгүй. За ингээл эд баялаг гэл ажил энэ чинь ингээл алга болно, өтлөөл хөгшөрхийн цагт хоолж идэж чадахгүй болно. Амтыг ч мэдэрч чадахгүй болно. Тэгэл одоо нөгөө бүх биднээсийн зугаац ингээл юм чи биднээс эрүүл мэндээс өвчнөөс зээлж авч байна. Өвчнөөс хамааралтай. Биднээсийн залуу насыг өтөл нас байнга ингэж одоо булаач जैन те ингэж цаг минутаар биднээс ингээд нас маань барагдаж штэ доошоо ингэж буурч байгаа. Өсөж төлжөөд байгаа юм байхгүй. Төрснөөс хойш биднээс чинь ингээд барагдаж байгаа байхгүй юу? Биднээс төрсөн өдрөө баяр хийнэ гэдэг нь яг нарийн дээр их утгагүй юм байна штэ. Үхэл рүүгээ нэг жилээр ойртож байгаагийн баяр байгаа байхгүй юу? Тэгээ нэг гадаад чинь ингээд буу юм боллоо шүү дээ. Сайн нэг дахиад онгодохыг ингээл устгаж мустгаал яагаад гэвэл нэг шинэ өдөр болж байна. Та хүлрүүга нэг өдрөөр ойртлоо гэл. Тэгэл төрсөн өдрөө хийж мийхгүй гэл ингээл яг шууд утгаар нь ойлгохоор их сони юм болоод. Бэлгэдлээрээ бид нүч өсөөл том болоод ингээл хөгжөд байна гэж бид нүч оюун санаа бүх юм ингээл буураад барагдаал эвдрээл байгаа хөөхгүй. Тэгээд ингээд лам бол хуврах хүний хувьд бол эн чи өөрөө одоо гэргитний амьдралаас номын явдлаар явж жинхэнэ тэр амар амгалангийн мөн чанарыг олох гэж зорж байгаа юм байгаа байхгүй. ертөнцийн жаргалыг огоороод ганцхан миний жаргал чухал биш юм. Олонний тусын тулд би оюун санаараа гэгэрч олон амьтад гэгэрлэн зовлонгийн шалтгааны хайрлаг биднээс яагаад зовлон дахиад салж хагцхын зовлон, байхгүй зовлон, байгаамаа бусдад алдахын зовлон, нэр төр гутааж доромжлогдохын зовлон. Тэгээд одоо хайртай өнө алдахын нас бараад одоо бидний хайртай эцэг их нэг нас барчгаар ямар их зовлон амсах вүлээ. Үнэхээр дурлж ясан хайртай бүсгүүдэд хаягдахаар ямар их зовлон билээ. Шууд амиа орлож зарим нь те. Им эргэлтгүү дуртай тэр хайр гэдэг маань яг нарийн дээр асар их шунал хүсэл тачаал юм шүү дээ. Өөр юм болгох атгах сэтгэл байгаа байхгүй. Одоо нэг эмэгтэй зөвхөн чи минийх байх хэвээр. Натаас өөр хэн рүүч харж болохгүй гээд эн чинь миний хийлэн барьж авж байгаа маш их шунлын өндөр түвшинд очиод ирэхээр тэр хүнийг өөр юм болгох гэдэг байгаа байхгүй юу. Өөрөөсөө хамааралтай байх гэдэг байгаа байхгүй. Энэ нөр нэг бодлыг хувийн хичээсэн их нарийн сэтгэл шүү дээ. Яг хамтдаа ингээ яв тэр чинь бодгол хүн бас хүн. Тэгэл тэр чи хардан хайрлан тэг хаяад явчих юм бол маш их зовлон дундаг. Биднүүст мөнхийн дэргэд байх, биднүүстэй мөнх байх юм гэж байхгүй. Биднээс өөрсдөө ч мөнх биш шүү дээ. Хисэг хугацааны дараа тэгээд бүгд энэ цогцоо орхиол явна. Тэгэхээр биднээс чинь энэ цаг үе дээр байгаа эд материал хань ижил яг үххийн цагт хайртай хань ижил үр хүүхдүүд таны өмнөөс явъя гэхгүй. Баг ингээ бүгдээрээ л одоо уйлал явахаас ингээл дагаж явах юм байдаггүй. Эд баялгаа хаяад одоо хичнээн тэрбум доллартай ч 1 цент ч авч чадахгүй бүгдийг нь үлдээгээл нүцгэн ирсэн чигээр нүцгэн буцдаг юу ч байдаггүй. Тэгэл одоо шунлыг л их аривтгсан байдаг. Тэгэхээр хүн яг мөнх үзүүлэхийн даван дээр ирээд нэг заавал боддог гинэ. Би хүнд тустай олон том тустай юу бүтээсэн бэ гэж бодоход тийм ажил хийгээгүй бол ахаад хоёр дахь өгсөн мэт зовлон амсдаг. Эсвэргээрээ ингээд маш олон хүн тусыг бүтээж олон тустай төмөн тустай ажил хийгээд явжсэн бол дурсамжаараа хооллоод ахаад хоёр дахь удаага амьдраад аж аргалтайгаар бурхан зүгмөрлөдөг гэж байна. Тэгэхээр тэр лам хуурхан гэдэг чинь өөрөө бол хитийдсэн агуу одоо тийм бодитгэл шүү дээ. Гэгэрлийн одоо хитийдсэн өөр
одоо төрлөгтөн өссөн хүн болгон лам хумургуулах ямар ч боломжгүй. Энэ бол шууд номын ёсоор явж энэ лам хүний хүсэл мөрөөдөл чинь бурхан болох зорж байгаа. Биднээсээ игэл хар хүмүүс чинь болохоор ертөнцийнхөө юмдаа тачаагаал дуусчих. Энэ лам хуурсан дараалтаа олон сайн төрөлд сүнсээ аваачихын тухайд энэ насандаа гэгэрэх олон амьтан тусыг үзүүлэх гэсэн агуу том өөр зорилго байд. Тэр баатар сэтгэлт ингэж хэлж байгаа шүү дээ. Одоо та өөрийн дураар болж байгаа гэдгсэн шүү Тий. дээ. Танихыг бас сонирхоод байна л. За. Яагаад энэ зам руу огч те? Яагаад бурхан урлыг гэж. За тэгээ. Би бол анханасаа бол бурхан урлаач болъё гэсэн бодол байгаагүй. Анханасаа би шашны хүн болъё гэсэн бодолж байгаагүй. Би бол их сайхан аав маань их гоё зурдаг хүн байсан. Сайхан зурдаг. Чингис хааныг социализмын зураал баригдаал явж ил байсан. Их үнцэрэг хүчтэй хүн байсан л да. Дандаа дээл өмсдөг, Чингис хааны түүх ярьдаг. Тэгээ Монгол гэдэг түүгээр омогшдог. Гэхдээ хийрхэл биш. Жинхэнэ танин мэдэж Монгол язгуур Чингис соёлоор ингэж Монгол соёлоор бахархдаг. Одоо сайхан Монгол уртын дуу дуулдаг. Сайхан найр ингээд өдөрдөж ингээд одоо ёс дүрм горим сайн мэддэг. Тийм л мундаг хүн байлаа л дих. Олон сайхан уртын дуу мэддэг, сайхан дуулдаг. Тэгээ би Монгол ирэх хүнийг аав шиг л төсөлж ирсэн л те. За ингээд их ном уншдаг. Одоо манай гэрээ ингээл би чинь гэр оролт өссөн Динжи мянгад аав маань тэнд ингээл маш том байшинтай. Байшингийн нэг ханаа тэр чигээрээ ном. Тэгээд байнга ном уншина. Тэгэл ярихаараа ингээл гоё номоор биднүүсийг жоохон байхад сургуультай ингээл амжилт гаргаад онц сураа ч юм уу амжилт гарахад нэг номоор шагнадаг. Тэгээ багаасаа номтой орох өссөн. Тэгээ энгийн дээр би бол Монгол ирэх хүн бэ. Тэгэл манай аав минь өөрөө гоё зурдаг, морь зурна, Чингис хаанаа зурна. Тэгэл ярьж байгаа юм дандаа ёс түүх уламжлал. Тэгэхээр би дээлээ өмсөн. Тэгэхээр найр өдөрдөж ингээд одоо найрын ихэнд ямар дуу дуулах вэ? Уртын дуу ямар дундаа нь юу дуулах вэ? Ингээд бүгдийг өдөрдөн зохион байгуул. Тэгээ ерөөл магтаал хэлдэг. Тэгэл ааваараа бахархаж за би аав шиг л хүн болъё. Монгол ирэх хүн бол ийм л байд юм байна. Тэгэл би ингээ аавыгаас багаас нарсаар би одоо дээлэндэх туртай. Одоо ингээ янз бүрийн арга хэмжээнд их дээл хүмүүсдэг. Тэгэл одоо тэнгууд бурхны юм руу яагаад орсон бэ гэхээр би чинь тэгээд багаас их гой зурдаг аавынхаа авьяасыг үлээд авцсан. Тэгээд Монгол зургийг л би одоо хамгийн их гой зурдаг хүн болъё гэж бодсон байхгүй. Тэгээ энэ Монгол зургийг одоо яг оргил хамгийн дээд төрөл нь юу юм бэ гэж үзэхэд бурхан зурагт л байгаад байгаа байхгүй. Тэгээ би багаасаа Монгол зургийн альбом гэж манай Чултумгаан гаргасан 5 бот ном байдаг. Монгол зургийн альбом цутгуур бурхад олон сайхан. Тэр Монгол зургийн альбомыг багаасаа би хуул зураал ингээ үзэж өссөн. Хоногссон. Тэгээ тэр нарийн зураас татлага тэр бурхтын цагаан дээрх яагаад юм гоё сайхан зүс царайтай байдیں۔ Тэгээ дошхон бурхтууд ямар айхтар сүртэй байдیں۔ Бурхан багшийг хараад энэ бурхан багшийн мэлми буюу нүд нь яагаад ийм амар амгалан байж чадаад байна. Юу яаж юм зурдаг болох вэ гэл багаасаа л ингээ дурсэл байсан л. Тэгжээтэл миний өөр яг азуулж донжил одоо цанаа Бурханчлан Пүрг бот гэх агуу багш маань яг бурхан шашны дэд дээр урлахуу хааны тэнхимийг үүсгэн байгуулад бурхан зургийн ангид анхны оюутнаа авч эхэлж байсан. Тэгэхэд би ч анх тэр хүүхдийн пенер ордонд Жалаар Батбаяр каллиграф гэж одоо мэдэн штэ биерээр бичдэг. Биерээр ингэж уран бичдэг, татаж бичдэг энэ сайхан юм Монголд анх дэлгэрүүлж сэргээсэн миний хамгийн анхны зургийн багш маань байдаг. Тэр багш маань бас би их азтай их олон мундаг багштай учирсан азар ерөөлөөр тэр багш нар маань миний баг байхад учирсан Батбаяр багш миний авьяасыг гоё дэмжиж өгсөн одоо авьяасыг маань маш гоё ургуулж усалж өгсөн тэгээ араас нь яг энэ мэрэгжлийн одоо бурхан зураг дээр бурханч багшийнхаа зурсан бурхтуудыг үзээл очоо шалгалт тохиол очих чинь ингээд зурсан бурхан ингээл харах чинь би за тэрний зураас татлаа дагнаас алт өргсөн байдал хараад би өөрөө тухайн үед биширж байгаа юм. Хизээч би тийм нарийн зураас татлага, тийм гоё өнгөний хоршил, тэгэл бурхан багшийн маань зурсан дүр байсан л да. Тэрийг үзэл би эргэлт буцалтгоор би яг л багш шиг юм. Тэгэл анх багштайгаа уулзахад тэгэл лам нарын байранд гандад ганц төмөр ор өөр тавилга байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд хоёр өрөө байр байна. Тэгээ нэг өрөө битүү судар ингээд овоолоод тавцсан. Тэгэл багш маань номоо өгдөг би за яг л багш шиг л хүн бол. Эхлээл ааваа бодоол, ааваас хөглөгдөөл дараа нь би бурханч багш шиг ийм гоё бурхан зурдаг хүн болъё. Тэгээ би чи ерөөс нөгөө бурханыхаа тэр гүн ухааныг ойлгоогүй. Жохон байхдаа гоё зурдаг л болъё гэж бодоод байгаа шүү дээ. Дараа нөгөө бурхан зурдаг болохдоо би чинь ингэж гоё бурхан зурдаг болъё гэж бодсноос бурхны тэр зургийн цаана байгаа тэр нэг бурхтын тайлбарсан гүн ухаан нь ямар агуу жинхэнэ мөн чанар нь цаана байныг мэдэхгүй. Тэгээ бурхан зургаараа би чи урлагаар дамжуулж шашинд орсон шүү дээ. Тэгээд дараачаар нь яагаад бурхан багшийг ингэ зурж байгаа те? Яагаад богдлам ямар чиртэй? Яагаад бодмөрөн зэрэг гэдэг номыг богдлам бичсэн? Өнгөрийн өргөн сонголттой, үе хоочтой үлдээх чанартай, үн үртэг багч үлэмжийн тансаг торго дурдан таныг хүлээж байна.
Бид танд бүх төрлийн торг, давуу, хөөхд хөгшдийн, эрчүүдийн, бүсгүйчүүдийн дээл хүрм зэргийг хаанч байхгүй хямдун өргөн сонголттойгоор санал болгож байна. Ирээд ав, өмсөд үз, хүрээд шалга. Чанар, хямдун хоёр хаана байна гэвэл энд байна. Манай хаяг модны хоёрын хойд уулзуур буюу Төв гандагийн баруун хойд талд Чандман торг нэрийн доор үйл ажиллагаагаа явуулж байна. Чандман торг. Юуны тухай өгүүлж байгаа. Тэг яагаад биднээс бурхныг шүтэх ёстой юм? Энэ бурхтууд яг ямар сургаал номлол айлдаад энэ хүнд ингээд таалагдаад 2500 жил ингээд оршин тогтнож чинь те маш сонир санагдаж байгаа. Тэнгүүд бодомрын зэргийг судлаад үзэнгүү чи ямар агуу тансаг эхлээл бурхан багшийн сургаалыг орчуулсан номыг авал үзэж байгаа юм л та. Тэгэл бурхан багшийн сургаалыг үзэж ямар үнэн бөгөөд гой нандин хэлж чинь те. Тэгэл бодомрын зэргийг уншихаар чинь тэгэл хүний нэг 10 хар нүгэл гэж үе, өвлийн өөр гэж үе биднээсийн ариусаагүй бодол санаа ямар их зовлон зүдгүүрд биднээс өөрөө л зовлонгоо тариад байт юм бэ. Биднээс өөрөө өөрсдөө л зовлонд оруулд юм байна гэдгийг л ойлгож байгаа байхгүй юу? Бодлороо сэтгэлд ургасан зүйлийг бие маань л үлдэж байгаа байхгүй юу? Тэгээ сэтгэлд юу ургана? Би чинь сэтгэлийн боол. Тэр хийдэг. Тэгээ сэтгэлд цэгцтэй байх юм бол хүний яриа цэгцтэй. Яриа цэгцтэй бол өгүүлдэл цэгцтэй болох юм байна гэж би өөрөө ойлгол. Тэгэл тэр бурхан сургаал номлыг судлаад эхэлсэн байхгүй. Тэнгүүд баг нэг бурхан зургаас илүүтэйгээр сургаал номонд би бишрээл. За үнэхээр тансаг сайхан юм. Үнэхээр ариун юм байна. Тэгэл сургаал номлыг одоо би өөрөө энэ бурхны сургаалыг дэлгэрүүлэгч өөрөө ингээ лектор бурхны сургаалыг хүмүүс дэлгэрүүлдэг. Яг тэгэхээр миний мэдсэн шиг энэ сайхан зүйлийг олон хүн мэдээсэ. Тэгэх юм бол олон хүмүүс зовлонгоос одоо шүтж байгаа, одоо баримталж байгаа буруу баримтлал болоод одоо бодож байгаа төрөлөөс гарах бүрэн боломж байгаа юм байна. Тэгэх юм бол хүний оюун санаа сэтгэл ямар гоё ямар амгалан эрх чөлөөтэй болж жинхэнэ гоё тэр амарл мэдрэх боломж байгаа юм байна гэдгийг эхлээд би өөрөө мэдчихсэн байхгүй. Тэгээ би би төгс гигээс зүүн бол биш шүү дээ. Одоо тэр агуу том сургаалын зах зүрээс нэг симэрхийг нь ойлгоод авангуутал ямар их жаргалтай болж байна. Тэгвэл олон хүмүүс яг энийг мэдээсэй гэл би лекц уншаад эхэлсэн байхгүй юу? Би ганцаараа ойлгох нь чухал юм биш. Олон хүмүүст ойлгуулъя гэл одоо баг 16 удаагийн том лекцүүд хөдөө орон нутгаар явсныг бол тоолохгүйгээр одоо Монгол даяар олон явсан да. Тэгээд үүлийн үр мөнх бус үхэл гэж үеийн үхэл гэдэг чинь цэг юм уу таслал юм уу те? Олон хүмүүс үхлийг бол цэг гэж хараад байгаа. Би бол таслал гэж байгаа. Үргэлжилтэй. Үхэл гэдэг бол зүгээр л биднээс хувцас сольж өмсөж байгаатай л адилхан. Энэ цогцоос өөр цогцоор шилжиж л явна. Үхэл гэдэг бол өөрөө гайхамшигтай. Үхэл дээр биднээс үхлийг ойлгож чадах юм бол биднээс энэ амьд байгаа нас энэ цаг үеийг дэндүү чухалчилж үзэх юм байна. Нэг цагийг хормыг өргөн өнгөрөхгүй болчихно. Яагаад гэвэл биднээс игшнэр хүрлгүүр явж байна. Гэхдээ биднээс хүн болгон 80 90 хүрч өгөхгүй. Наан нь 40 50 30 ихээс төрөөч эндэж байгаа юм зөндөө биш. Тэгэхээр биднээс амжиж биднээс энэ мэдлэгийг сайжруулж үхлийн тухай ойлголт авчих юм бол биднээс одоо дараа төрөл мөхлөөс ямар ч айх боломж болж байна. Гих мэтлэнгээр үхлийн тухай ярьлаа, үйл ерөөний тухай ярьлаа, чөтгөр шулмын тухай ярьлаа. Энэ айх зүйл биш. Ухаархан чухал. Ухаархан чухал. Лус хавдгийг ярьлаа. Лус хавдгаас айхан чухал биш, ойлгох нь чухал. Таны мэдчихэл юм бол биднээс яаж харьцгаа мэдээд авчна. Ад дондоо ч гэсэн харьцаад хэрхэн зөгцөж амьдрах уу ярихаас биш лусыг бүгдийг будаавалгая, сүнс чөтгөр шулмсыг бүгдийг устгахыг юм бол ямар ч боломжгүй. Устгахчгүй. Биднээс зүгээр зөгцөж амьдрах ухааныг л олох хэрэгтэй. За бид нар одоо дараа төрөл гээл түрүүн их ярьлаа тий. Үхэл гэж юу нь яг юу вэ? Нэгт. Хоёрт одоо та үхлийг юу гэж бодож байна? Тэгээ үхлээс юу найдаггүй. Айх ёстой зүйл мөн үү? Үхлээс бол үхэл гэдэг өөрөө энэ хүн төрлөختний мөнхийн сэдв байхгүй. Үхэл яах юм бол хайчих юм бол дараа төрөлд юу болдог бол ганцаараа явах болов би юу юутай учрах бол би яг юм ямар орчинд орох бол би өөх үедээ өөрийн зүн суунгаа аваад төрөх үү төрөхгүй юу энэ мөнхийн сэдв л дээ. Тэгээ энэгээр баруун нэг сурвалжлагч далаа хөшөөс асуусан байдیں۔ Та үхлээс айж гинүү гэд. Та үхлийг тэгэхээр далаа хөшөл өөнөөс инээгээд үхэл гэдэг бол миний хувьд дээлээс сольж өмсөхтэй л адилхан зүйл гэж хэлж байгаа. Тэгэхээр яг энийг юу гэж тайлбарлах вэ? Энэ мэднээсийн мах биеийн цогц гэдэг бол энэ бол зүгээр төр зүрийн зүйл. Сүнсний л орон юм баг. Тэгээ энийг хаяал төр дамжаал явна шүү дээ. Сүнс гэдэг чинь мөнхийн юм байхгүй. Мөнх. Биднээсийн бие цогц гэдэг бол тодорхой хэмжээтэй хугацаатай. Цаг нь болохоор энэ чинь ингээл дуустдаг. Тэгэхээр биднээс үхлээс айх нь бол чухал биш. Үхлийг бол ухаарч ойлгох нь чухал. Тэгээд мөн үхэлдээ бэлтгэх нь чухал. Миний хувьд бол. Тэгэхээр үхэл гэдэг зүйл бол
мдээгүй үхлийн тухай ойлголтгүй юм бол хүн мдээгүй юм болгондоос айждаг. Мэдээд ойлгочих юм бол айхгүй болчихж байгаа. Тэгэхээр одоо хүн болго айж байгаа. Үхлээс айхгүй гэж юусоо байхгүй. Яг үхлийн тухай судлаад ойлгоцсон мэдгдсэн одоо мундаг одоо хувилгаадууд лом хуврууд бол айхгүй ойлгоцсон учраас. Тэгээ эндээс манай монголч эрснээс одоо бүр барт тойдол гэдэг ном гаргацсан. Бардаа тойдол гэдэг нь бол гитлэх дол гэдэг маань гитлэх гэсэн үг л дээ. Тондол, дагдал, дордол, тойдол гэдэг гитлэх олон аргууд бий. Гитлэгдэг хүнийг одоо мууцаас гитлэгдэг. Тэгээ энэс хамгийн агуу ном бол Лом Бадамжийн огшин зохиосон Бард тойдол гэдэг ном байна. Сонсгоод тонилгоно гэсэн утгатай. Тэгээ нэг бол Дэрдэн хуучин зохиосноос агууд бол нууц юм байна. Энэ одоо сав бус юм аюултай хүнийг гарт орвол аюултай юм. Үхлийн дараа төрлийн өвдсөн байхгүй. Сайн зэн төрөх. Тэгээ агууд нуусны сүүл Дэрдэн гармаалан гэдэг лам агуугаас нь олоод тэгээ хүн төрлөختөнд дэлгэж ингэж үзүүлсэн. Орчуулаа гарна. Тэгээд энэ маань өөрөө хүний сүнс гэж яг юу юм? Ямар хэлбэр хийцтэй байдیں۔ Хүн яг үхэн гэж яг яад юм үхэгт яг ямар процесс явагддیں۔ Өвддөг юм уу, өвддөг юм уу те? Яг сэтгэлд юу ургадیں۔ Хүний оюун санаанд юу бодогддیں۔ Тэрэг бүгдийг ингээд системтэйгээр гаргасан байдаг байхгүй. Яг сүнээс биенээс сүнс дөнгөж гарах явц жоох өвдөх мэдэн төрөхөөс биш амар өвдөлт мэдрэхгүй. Тэгээ ингээ гарангууд сүнс гэдэг маань өөрөө асар эрет төвлг асар хүчтэй болдог. Мэдхгүй юм гэж яахгүй, харахгүй юм, сонсохгүй юм гэж яахгүй тэр зүм мэдл асар хүчтэй боловч. Сүнс гэдэг зүйл нь хүний махан биед баригдчихаараа маш хүч болчихж байгаа. Одоо ингээл хатах юм бол цус гараад яаш харах гарна. Хэдхэн километрийн цатгыг харж чадахгүй бодол санаа маань өнөө маргааш энэ 3 хоногийн юм тогтоох юм 7 хоногийн бол юм мартаад эхэлнэ. Тэгээ ойл санамж маш бага. Тэгээд биднээсийн хийж чадах зүйл маш бага. Гэтэл яг сүнсэн бие маань махан биенээс салаал ингээл гарсан тохиолдолд бүр хүний бодлыг унших, юунд шилжиж чадах, ямар ч газар очиж чадах эрет туйлгаан шинж ястай болчихж байгаа юм. Тэг яг энэ хүчтэй болчоод за одоо юу ч хийхэд бэлэн болцсон ингээл эндээ баясаал омогч чууд энийг л тэр номдэр та эндийг хөөргөмшиж болохгүй. Дараа чи олон одоо шатах одоо хүлээж гэн төрлүүд тийш явах ёстой гэдэг. Тэгээд энэ тэр баясаад ихэнх нь гацаж одоо ороолон болохтой энэ замбууландаа гацаад дошгороод тэгээд лус савдагтаа нэг одоо нийлээд төрчин одоо ороолон болцсон сус зөндөө байна. Тэгээ энэ хүн төрлөخت эргээд үрүүдэмдээ гай болоод аюул болоо яваад идэг. Ерөнхий ивент тэтгэгч Чандаман Торго, Хаттын гоёл. Ном өсөөрөө бол яг энэ барт тойдлоо ойлгоо явах юм бол ингээл одоо мархан 100-ын 49 хоног гэж ирж шít. Яг 49 хоногт ингээл сайн буян хураагаараа төрлийн дээшин татуулгээд сүр мөрөөр ингээл сүр өгүүлдэн шít. Ингээл гоё ингээд утаа гаргаал те. Энд чинь өөрөө яг сүнс чи өөрөө үнэрээр хоолдог бол явчих. Мах ингээ бүдүү юм идэх ямарч боломжгүй. Дуу аваа гаргаж чадахгүй, юмд хүрч чадахгүй, бүгдийг харж мэдэрч чадна. Тэгвэл сүрээр хоолол тэр 40 санагт сайн төрлөөр явуулъя гэж зорж байгаа. Тэгээ биднээс энэ бодсон шиг бүгд сайн төрлөд очих боломж байна. Энэ үхлийн дараах нууц зөв зүй барт тойдол гэдэг номыг ойлгохгүй юм бол биднээс тэгэл хатгуус юм уу хэлгээд муу заялал явна. Энэ номоо ойлгоод манай монголчууд эртнээс яг нас барсан үнэ толгой дээр нь барт тойдлыг уншиж өгөөл те явах замуудын зааж өгөөл ингэрээ тэгэрээ гэл заадаг. Энэ ном урд нь олон гарч ирсэн боловч яг тэр үхлийн бурхтууд нь бүрийн ихэр огт гарч байгаагүй юм байна. Энийг яг шинжилэн найруулад бүрэн цогцоор нь би бас анхудаа гаргасан юм. Барда тойдлгээд бүрэн зургатайгаа үхлийн дагин сүйдтэйгаа үхэл ямар мөзөгдөхөө бүгдийг гаргасан. Тэгээ хүмүүс үхэл гэдэг зүйлийг хинч давж чадахгүй. Хэдэн 100 төмөр байшин дунд нуугдаад ч үхлийг зөөлж чадахгүй. Хүн гэдэг бол за нэг 50 60 жилийн дараач байж бол тэгэхээр ихээс төрөөд эндэж байж л байдаг, идэр залуугаар эндэж л байдаг. Заавал хүн 80 90 жил болоод үхнээс ойлголт байхгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүс үхлийн тухай ярихаар па ямар муухай муу яриа та үхэхгүй мөнх амьдрах юм бол үхлийн тухай ойлголт танд хэрэггүй. Та мөнх амьдрахгүйгээс цааш үхэлтэд бэлтгэхээс арга байхгүй. Энэ тухай ойлголтыг авахаас арга. Тэгэхээр яг энэ манай буддийн шин дээр гаргасан энэ барт тойдлыг үхлийн дараах одоо нууц үед сайн төрлийг олох үхэл яаж явагдах те бүх процесс энэ нь шинжлэх ухаантай давхцаад байна. Бас их таарч байна. Одоо клиник үхэлд орсон улсуудын яриаг нь сонсохоор харанхуй хонглоор явсан, аимшигтай амьтад харагдсан. Тэгэл янз бүрийн гэрэл, тод гэрлэг, бүдэг гэрэл мэрэл байсан ингээд клиник үхэлд орсон улсуудаас эргээд асуулт. Тэгээ зарим хүн ингээд харанхуй өрөөнд маш олон хоног байлгаж чад ингээд яриа мэрэ ингээ авахар аимшигтай амьтад харагдсан гэдэг. Тэгэхэд яг өөхүйд бол аимшигтай амьтдууд харагддаг. Тэгэхээр тэр маань болохоор хэр их аимшигтай тэр өөрийнх нь
одоо энэ зам болон дадуулж исэн муу сэтгэлүүд нь дүрсэн дуурахаар аимшигтэй дүрсэн дуургаж танд өөртөө харагдаад байгаа. Тэр таны өөрийнхний оюун бодол тархинаас гараад танд харагдаж байгаа муу сэтгэлийн дүрснүүд болохоос биш бодиттой тийм ургаж харагдсан юм ерөөсөй байхгүй. Таны муу сэтгэлүүд дүрсэн дуургаж харагдаж байгаа тэр маш аимшигтэй. Биднүүсийн одоо ингээд орчин цагт ингээд фантастик зохиомж аимшигын кинон дээр янз бүрийн амьтаа арашуудтай аимшиг амьтаа нэг төсөөлөл хийж штэ тий. Тэднээсээс 1000 дахин аимшигтэй дүр төрхтэй. Тэгээд тэрнээс хүмүүс айж болохгүй. Айхал юм болвол айгаал муу зайн л унчаад байдаг. Тэр ном дээр айхгүй ингээд дараач энэ бол миний өөрийн муу сэтгэл юм байна. Инээс айж болохгүй шүү гэж дотроо бодоод номоо утсан чинь ингээд бясалгаал цаашаа явах юм байна л да. Тэгж чадахгүй энэ үхлийн дуух дараах хөвцөг үзег ихэнх хүн бол эхнийхээ аимшигтэй дүр төрхийг хараад дууны аюул янз бүрийн хатуу шуурганы дуу чимээ аян уулахад нууж ирж байгаа юм шиг дуу чимээ сонсгоно. Тэгээд тэрнээс айж явж байгаа бол игэл төрөлхтгүй чинь муу зайн л унцдаг. Энэ номоо үзчих юм бол энэ бол тийм учиртай энэ юм учиртай гэдэг мэдж байгаа учраас ингээд цаашаа яваад өөрийгөө сайн төрөлд аваач чинь боломжтой. Тийм нууц ном Монголд өвлөгдөд ирсэн байгаа хөөхгүй. Зөвхөн их хөлгөний уламжтай оронд байгаа. Түүнээс бага хөлгөний оронд байхгүй шүү дээ. Таиланд, Маяланд одоо энэ юунд бол байхгүй. Зөвхөн одоо их хөлгөний уламжтай оронд л энэ үхлийн дараах хувьц гэдэг ном байгаа. Одоо бид нэг ярьдаг сүнс үнэхээр байд юм уу байдаг юм уу те? Чөтгөр үнэхээр байд юм уу байдаг юм бэл. Эдгээр ер нь ялгааны юунд оршоод байна. Нэгт хоёр дахь юм бол сүнс ямар хүнд харагдаад байна. Зарим хүмүүс харчлаа гэж ярьдаг шүү дээ те. Ямар хүнд харагдаад байна. Ямарт нь харагдахгүй байна. Энэ талаар гэвэл за яг энэ дээр сүнс сүгшүүдийн тухай ойлголт. Энэ дээр ад тон чөтгөр шулмын ойлголт бол тустай ойлголт. Биднээс төөрцөн сүнсийг бол чөтгөр гэж андуураад байгаа. Чөтгөр дот энэ ад тон хибод ертөнц гэж тусдаа том ертөнц бий л дээ. Тэгвэр ингээл ийм яриа зөндөөл яригдаж ирсэн. Ад тон чөтгөр шулм гэл байдаг юм уу чөтгөрт хорлогчлоо сүнс харчлаа энэ сүнстэй байшин гэл зөндөөл яриа байдаг. Аах уу сүгсүүдэртэй энэ дээр ингээд ялгаж салгах нэг том ойлголт л тоо. Энэ маань нэг биндэр гаруу биндэр ом гэдэг ингээд бүр буддист номон донд энийг ялгаж салгаж гаргасан байдаг. Энэ дондор Монголд бол миний багш болоод Агван дондгой хэмээх энэ судлаачдууд маш их нарийн судалж гаргасан байдаг. Одоо энэ талаар хүн бүсийн ертөнц болоод энэ ад дон чөтгөр сулам гэж хибод амьтад л та хүн төрөлхтөд зэрэгцэн оршиж байгаа хибод амьтад байхгүй. Тэгээ эдгээр амьтдын талаар ингээд судалгаас энэ хоёр ирхэм хүн байдаг. Тэгээ би араас нь энэ хоёр багшийнхаа улбаагаар энэ судалгаа хийж лекц уншиж ном гаргасан байдаг. Тэгээ энэ талаар өөр наривсан судалсан бол байдаггүй. Ирээвэр хураавар одоо ойлголт хүмүүс бол байхыг одоо үгүйсэхгүй. Тэгэхээр энэ дээр бид зэгцтэй ойлголттой болох хэрэгтэй л дээ. Ад гэж юу юм, дон гэж юу юм, гиг гэж юу юм, тотгор гэж юу юм, лус гэж юу юм, төөрцөн сүнс ороолон гэж юу юм те. Ер нь үгцэн одоо хүн ахиж босоод амьлахыг бол ороолон гэж боссон хүүр гэж нэрлэдэг байгаа. Тэгэд энэ сүнс гэдэг зүйл болохоор яхаар эд хөрөнгөнд одоо хятадуудыг сүнсэндээ одоо эд материалд хорогддог гэж ярьдэн шүү дээ манайха. Яагаад гэвэл эд баялага байшиндаа нуучдаг. Тэгээд одоо байшин барилга эд хөрөнгөндөө хятад хүмүүс их маш их одоо энэ цааталтайг шунлын сэтгэл байгаа байхгүй юу? Одоо эд хөрөнгөндөө маш их шунал тачаалыг үүсгээд ахаар сүнс нь хүртэл явчихдаг болчихдог. Тэг хятадууд болохоор эд хөрөнгөндөө маш хорогддог. Тэгэхээр одоо тэр 32 тэгээд тэр нэг одоо хотын хайл биш тэр юу 100 айлын тэр одоо цаагуур маагуур хужаанаар одоо ч амьдарч байна л да. Ингээд хужааг сүнстэй байшин ингээд сүнс нь оршсон гэл зөндөл жоохон бод яриа гардаг л байсан. Энэ бүгд төр үнэн. Тэрнээс болохоор эд хөрөнгөндөө хорогдсон сүнснүүд байгаа байхгүй. Бас гэр орондоо ингээд зуурдаар нас барцантай амиа хорлоод өгцөн одоо хаанч гэлээ хөдөө нэг тийм юу мөнд зочд буудлын нэг өрөөмөрөө байдаг. Тэгээ ээж хүүхд мө бие бинийгээ хөнөөгөө тэнцэнэ сүнс нь ингээд оршсон. Тэгээ оршуулааг удцсан. Тэгээ сүнсэн тэнцэнэ оршсон. Тэр бол зүгээр сүнс оршсон байгаа байхгүй. Зүгээр ингээд юмдаа тачаасан, юмдаа хорогдсон, зуурдаар нас барцсан ч юм уу боогоод өгцөн юм бол тэнцэнэ оршиж байгаа. Ихэвчлэн хятад хүний сүнс бол эд материалдыг хөрөнгөндөө шунаад хорогдоод тэр байшингаас гарч өгдөг. Явуулдаг аргууд бий л дээ. Лүүж мөж шат хөөж тонилгодог олон арга бий. Тэгэхээр яг одоо мангас гэж юу юм? Тирэн гэж юу юм? Альбин гэж юу юм? Шулмас гэж юу юм? Тэ чөтгөр гэж юу юм? Ороолон гэж юу юм? Эдгээр мөн өөрсдөө бас хибод амьтад яг биднүүстэй зэрэгцэн оршоол байж байгаа. Эдгээр ч өөрөөсөө үүлгээ бүтээгээл байж байгаа. Яг ажиллаа хийгээл байж байгаа хүмүүс байхгүй энгийн дээрээ. За одоо юу гэдэг мангас гэдэг дон байна л да. Энэ бол донгийнхоо төрөлд орж байгаа. Ад дон талдаа. Энэ мангас гэдэг амьтан бол ерөөсөө хүний мах цуснд их дуртай. Тэгээ нас хүний мах цусыг идэх дуртай. Тэгээ хүнийг одоо ингээд ууртай, дошхон тэр болгодог. Тэгээ дон
одоо манайхны хэлц нүгэн дотор энэ ямар дон шүглч вэ гэж ярьж байна. Хүнийг нэг хачин сонин буруу зүрх гажимээр яж нэг энэ ямар донгийн хорлол болчихвоо. Энд ямар дон шүглч вэ гэж ярьж байгаа нь зүгээр нэг санаанд төгөлцөө үг биш шүү дээ. Дон гэдэг маань өөрөө хүний оюун санааг эвдэж орж ирдэг байхгүй. Одоо чөтгөр шулам ад дон гэл юм ингээ амар одоо барууны кинон дээр фантази кинон дээр гардаг араашууд нь ярьцаас нэг амар амтан гарч ирээл биднээс айлгана гэж бодоод ах шиг байна. Ерөнхийдөө тийм биш. Яг хэвийн байгаа хүний оюун санааг эвдэж оюун санаанд орж ирж байгаа байхгүй. Тэгээд игэл жирийн байгаа хүнээр чөтгөрших муухай ажлыг хийлгдэг байхгүй. Одоо хүнийг алж хөнөөхтэй мөчлөх барих ямар аимшигтай юм бэ хэртгэм энэ хүн үү араат нь гэж мэдхэргүй тэр хүндүү шүглж ороод тэр хүнээр аимшигтай ажлуудыг хийлгдэг. Одоо тэр хүн бол өөрөө ингээд донтцсон тэр одоо мангас ч юм хутганы чөтгөр одоо чинь хутганы чөтгөр гэдэг донд хорлогдсон бол хутга мис буу шийдэм цуглуулах донтой болчихдог. Тэр зүв зүгээр хэвийн байсан үнийг л нэг мэдгээл ингээл буу шийдэм цуглуулаад хутга цуглуулаад яаж миний хобби би ийм сонирхолтой гэл тэгэл буу шийдэм цуглуулаад тэгэл яаж сүүлдээ тэрэндээ өөрөө хорлогдож хутга шийдэм буу шийдэмдээ өөрөө хорлогдож өгөх аюултай. Тим донтой юмд болгочдөг. Ан ав хийх дуртай тэгэл ингээл харагцсан амтнал буудаж алах дуртай тэгэл цус мусын халуунаар амтныхаа цусыг уудаг ч юм уу тийм болгоно. За одоо нэг дом байна. Энэ дом болгон өөр янз янзаар хүнийг ингэж донтуулж гаж болгодог. Оюун санааг нь эвдэж штэ. Хэвийн байс үнийг гаж болгодог. Одоо жишээлхэд тэр мам гэдэг дом байна. Имиг их гэдэг дом. Тэр бол нэг хормон донтой болгодог. Их нэртэй хүн одоо их нэртэй юм нөхөртэй хүн хооронд нь биеинд ингээд завхаа зайдын явдал руу уруу татаж одоо бэлгийн гаж донтой болоод янз бүрийн бэлгийн замын өвчнийг дэлгэрүүлдэг. Гол юм бол тэр имиг их буюу мам гэдэг дон тийм болгодог. Нөхөртөө одоо эмэгтэй хүн одоо их нэртэй хооронд нь учруулсан янз бүрийн завхаа зайдын явдал руу уруу татаж одоо юу гэдэг хормон дон гэж байдаг шүү дээ. Энэ бол өөрөө тэр имиг их буюу мам гэдэг донгоос үүсэлтэй. За өрт ланчик гэдэг дом байна. Ланчик гэдэг дом болохоор ерөөсөө өрт төлөөсний дом. Ерөөсөө 8 арилжаа хийх сэтгэлийн бадаргаад байдаг. Одоо нэг үчин тэглээ штэ нэг 90-д хүн болон ганцгай 8 ингээл хөөрөөл бүгдөө л орон байраа зараал гэсэн. Тэндээс бүтэлтэй болсон ч байгаа бүтлгүй болсон ч байна. Тэгээд тэн дээр ингээл 8 их сэтгэлийн бадараагаал өрт насантаа яг өрт төлөөстэй өртөө өмтөнд найзлуулад тэгээд тэр дампууруулж дуусгадаг заавал. Өр ширэнд ороод хоосруулаад дуусгадаг өрт төлөөсний одоо дон гэж тийм уу ярин дон байна. Тэгэхээр тэр хит их биднээс бодлогогүй 8 хийн гээл нэг л бизнес хийчихвэл баяжчих юм шиг хурдан түргэн гээл орон байраа зараад яаран тэгж хөдөлж ерөөсөө болохгүй. Энэ маань дон байж болох шүү дээ. Сэтгэлийн нэгэд түр зүр эзэмтсэн. Тэгэл хамаг юм зааруулаад дуугаал тэгээд дампуурал гэр оромч үүч болол дуустдаг. Тэрэнд ор би хийгээгүй байдаг байж та гэж бодож. Тэр биднээс бодлогогүй яаран шийдвэр гаргадаг тийм аюултай. Тэр дон гэдэг зүйлүүд бол манайха яриад байд. Одоо заавал хямар сүлдэн доройтсон одоо манайхан өвгөнтийн өндийг одоо нэг тийм бүбөөчин гэж одоо нэг тийм уруу дорой нэг тийм хүмүүстэй биднээс янз бүрийн бүбөөчин гэдэг юм уу тийм нэр өгцөн тийм яахаа алдсан гуйлагс тартагтаа тулцсан үн шүглдэм биш. Цэвэр цэмцгэр хатуу ширүү үнэн үхтэй цэвэр цэмцгэр байн гус цасанд ор түүнийг хорлдог донч байна. Үнэн шударга үхтэй хүнийг хорлдогч дон байна. Зөвхөн яруу найрагч, дуучин, бүжигчин, жүжигчин гэдэг урлагийн хүмүүсийг хорлдог дон байна. Одоо тэр нэг ножидгээ согтууруулагч гэдэг дон байна. Тийг сонив. Тэгвэл тэрэнд одоо яруу найрагч, дуучин, бүжигчин, жүжигчин хүмүүсийг очиж хорлдог. Хорлогцсон хүмүүс нь шүнжэнгөө одоо мөрөөдөө тоглоом, аригт дарс, зугаа цэнгэл автаад тэгээд одоо аригт дарсанд орж зугаа цэнгэл бол би энийг амиг хөнөөгч юм уу цодоонуудыг хийж шүнжин нойргоо хонуулж тэгж хорлдог. Одоо энэ мэтлэнгээр үндсэн 21 дом байна. Энэ маань цаашаа аривжаад 1080 дом болж хувирж байгаа. Тэгээ над дон гэдэг зүйл бол ерөөсөө л хүний сэтгцэд нөлөөлж шүглж дон шүглж ёрлож орж ирэл оюун санааг нь левддэг. Түүнээс амар араа шүттэй амтан гарч ирэл таныг айлгаж чичээгээд байгаа байхгүй. Мэдээж гэхдээ маш муухай зөвхөмжгүй төр төрхтөө хий бод амт. Энэ амтд ямар хүнд харагдах вэ? Сүлдх ямар 0 заагаад бүр доройтцсон хүнд хүссэн үсээгүй шийтгэлээр харагдана. Тэгэхээр одоо нэг хэсэг нэг 90-ад оны зах зээлээс ингээл арчсан социалист нийгмээс арчсан нийгэм рүү ороод ингээл хоол ундаггүй нэг хэцүү цаг үеийг даван туулаач 90-ад оны. Тэгэхэд нэг өвөнтийн өндөө дээр баахан хүмүүс гарлаа штэ. Тэгэхэд тэнд нэг хүний яриа нэг сонсогдож ирсэн. Тэгэхэд бол айгүй мундаг байж байгаа ингээд арчсан чинь ингээл морин толгоотой хүн ирээл ингээл миний арьс махны завсраар гүйсэн тэгэл дахиад толгоотой хүн ирээд миний толгоодор тэр бүгд байдаг байхгүй юу. Одоо нэлх тэр 15 ад мад гэдэг дээр дахиад толгоотой дом байна, морин толгоотой дом байна.
яг тэр хүн өөрийнхөө нүдэнд харагдсан юм яриад байгаа байхгүй. Тэгээд бүр яахаа алдаад хөөрхөн архинд орсон тэр хүнд бол хүссэн үсээгүй шийтгэлээр тэр амьтдууд харагдаж байгаа. А нэг бол зүгээр өөрөө өндөр төвшөнд төрсэн ягүүзэр ванаараа те одоо хотод хувилгаадууд өөртөө амьтанд туслахын тухайд хүслээрээ харж болно. Би хүсээд хараад танаад ийм муу ёрын өвчний дом байна, ийм дом байна. Би одоо нэг номын хүчээр зайлуулъя. Одоо ноён хөтгөлт мэтийн хитээдсэн том хөтгөлтүүд өөрийнхөө хүслээр харж чадна. Тэгээд тэрнээс ингэж балин тахил өрөж явуулна. Тэгэхээр би түрүүс энэ ад тон чөтгөр шулам гэдэг бол устгаж байхгүй болгоно гэж байдаггүй. Биднес балин тахил өргөж аргадаж ингэж тахил өргөж хамтран зөгцөж амьдрах арга ухаанд суралцахаас биш бүгдийг л устгаад байнаас ойлголт өрөөсөө байдаггүй. Тэгэхээр биднес одоо ингэж лүүжин уншаад лүүжин гэдэг чинь биеийн өргөл гэсэн үг. Одоо үхээрийн бузар адонг үргээхэд хамгийн сайн ном. Тэгэхээр мангас гэдэг дон чи өөр хүний мах цусыг түүхийгээр нийдэх дуртай. Тэгээ мангас гэдэг донд хорлогцсон ан авах дуртай. Тэгэл хүний амтны амийг тасалж л явал баясдаг. Тэгэл цус мусын халуунаар нь уугаал байдаг. Өөрийн мэдлгүй гөрөөсний цус чи биеийн сайн ингээл уучи гэл. Тэгэл харагцсан амтнал буудаал ингэж хоолоо молоо ногтолж алдаг юм зэрлэг болоод байдаг. Тэр мангас гэдэг чи өөрөө тийм хатуу ширүүн үхтэй зодоонуудын хийх туутай барьж чадал ихтэй бусдаа таарамжгүй тэний хүнийг барьж аваад яг энэ муу сэтгэлийг хөгжүүлчихдэг байхгүй. Тэгэл хүнтэй зодоонуудын хийн амтан аална буу шийдэм гаргаж ирдэг ингээл юуны туханд моч шийдэм барьж аваад зодоонуудын болоод бие сийчээд байгаа нөхдөж ер нь бол тэр мангас донд орлогдсон нөхдөд тийм болчихдог. Ороолон буюу тэр боссон хүүр донд хорлогдсон хүн болохоор биеийн өмхийн үнэртэй болчихдог. Ингээд сэлтэн хөх өнгөтэй болоод тэгэл ам нөмхийн үнэртэй болоод яаж шүдэ угаасан ариун цэврийг сахиад байгаа мөртлөө амнаас нь муухад биеийн тэм чилтэн хөх өнгөртэй яг үхээр муухад тийм муухай үнэртэй болчдөг. Тэр янз бүр архинд хит их орцсон ингээд бүр гудамжинд гарцсан тийм одоо хүмүүс чинь ингээд чилтэн хөх өнгөтэй болцсон. Тэгээд ингээл айгу муухай үнэр тандартай яг үхтэл юм шиг өгсөн хүүр чинь тийм хөх өнгөтэй болчихж байгаа шүү дээ. Тийм болгочдөг. Бэрд гэдэг дом байна. Тэр өглөгч лам хүний ид идэнд одоо хорчоод шуналтаа болгож юмын ялзруулж муудуулж бусдын юмд шунуулдаг тийм болгож хорлдог бэрд гэдэг дом байна. Лусын дом бол ерөөсөө лусын өвчнийг дигдээж одоо лусын одоо загас жарахыг алж хорооход баясгаал тэгээд дараа нь лустай хорлогдоод дуусгадаг. Бүр хэдэн мянган чиглэлийн юм амьтад байгаа байхгүй. Бүгдээрээ л хүнийг юм сэтгцийн одоо яг өөр оюун санаа сэтгцийн ингэж дандаа өөрчилд ямар буруу юм шунжээн ямар гаж юм хүсчээн тэрийг нэг өдөөгөөд бүр эцэст нь тултал явуулчих жоох байхгүй. Тэгэл өөрөөр нь устгуулдаг. Тийм муу ёрын. Энийг застдаг арга бол байна бас. Цагаан шүхэртэй ном ба нууц хатуу гүрэм засал хийж яг удаан ингээд биэндээ дон оршоогоо лус оршоочих юм бол засахад маш хэцүү. Одоо нүдний харц дүр төрх маш тийм хүүтэн хөндөй. Одоо биднээс анх юу ч яриаг өмөртлөө ингээ харахад хүүтэн хөндөй муухай ярьсан яриан дандаа бэлэггүй муухай юм яриад ингээ хүүтэн хөндөй хийж байгаа ажлуусан дандаа муу юм идэг тийм дандаа юмд донгийн юмд хорлогдсон өөрөө ч мэдэхгүй эзэмдүүлсэн юм зөндөө баг шин. Тэгээд тэрийг бол их удаачих юм бол гарахад хэцүү. Яг баг дээр нь бол хатуу гүрэмд ормоор засчулдаг. Бүгдийг шууд засны хэд бол хэцүү. Одоо 5 сүүн цаг явцсан учраас юмд хорлогдох юм бол засагдах нь маш хэцүү. Хорлогдох нь маш амархан гэдэг. Тэр нь анханасаа ингэж муу юм руу муу юмыг даган баясаж муу юмыг хөгжөөхгүй юм бол хорлогдохгүй. А муу юмыг даган баясаал хөгжөөгөл муу хилэнцтэй үйл хийх юм бол хизээч тэр муу юмнаас гарахад маш хэцүү болчих. Тэр одоо энэ цүүн цагаас анханасаа биднээс зүв байх нэг чухал байна гэж тийм. За нэг асуулт асуугаад өндөрлөе гэж бодож байна. Цаг ч өрн төгч байна. Тэгээд яг хоо манай найруулагчийн хэлж байгаагаар бол оргуулан за буг гэдэргээд сэдвүүд байна те. Одоо эдгээр ер нь за хүн байж байгаа сүнс болоод ад дондоо одоо автаад одоо ямар нэгэн байдлаар ийм дүрийг олчлоо. Тэгвэл энэ ороолон болцсон буг болцсон зүйлс чинь цаашаа дараа төрлөө болох боломжтой. Энэ дээр маш том ойлголтын зүрх хүмүүс тэгж ойлгоод энэ ерөөс хүн байгаагүй шүү дээ. Анханасаа л ийм амьтад байхгүй. Одоо буг согоо нохоо чон гэл байдэн шүү дээ. Яг л ийм л амьтад байхгүй. Анханасаа л төрмөл. Хүн байж байгаад одоо мангас болно гэж байхгүй. Одоо юу гэдэг одоо чон гэдэг амьтад чинь чоноор л нэг тийм амьтан байна шүү дээ. Одоо буг гэдэг амьтад чинь буг гэж бие даасан нэг амьтан байна шүү дээ, тийм. Яг энэ шиг мангас гэдэг чинь бие даасан нэг амьтан. Одоо ороолон бишээ тэр чөтгөр тийрэн гэдэг чинь бүр угаас нэг хөлтөө дэгдэж явдаг тийм амьтаа. Сүнс чинь бол ингэж өөрч тийм янз бүрийн альбин тийрэн болохгүй. Одоо би энэ дээр тэр өксүүний сүнс гэдэг чинь зүг ороолон л болно. Боссон хөөр буюу
төөрцөн сүнсэл болж байгаа. Тэр нөхдөө чинь нэг замбуулан дээр гацаж явж байгаа ингээд төөрөө тэнж явж байхдаа лус мустаа нөхцөждөг байхгүй юу. Лус мус тэрнтэй альбинтаа нөхцөөд нийлээд хамтраад муу юм явчихж байгаа юм. Түүнсүү тэр одоо хөгсөн үнээс сүнс маань өөрөө тонилоогүй тэр ороолон болсон сүнс бол ямар нэг өөр юмд хувирч орно гэж байхгүй. Ямар нэгэн хүний бие рүү шингэж орж юмыг хорлож бол болно. Лус мус адууттай нийлээд муу юм хийдэг. Бүр дошороод өвчдөг байхгүй. Тэгээд нэг гэр мэрлүүгээ дахиж ирээд төрсөн гэр орондоо хойд төсөн буян сав үлдэж одоо энэ дээр асуудал гэдэг маань хойтын буйны ажил уу алтан савын нээгтээ буруу зүрүүнээс хайхрамжгүй хандснаас болоод тэр сүнс болгоод тонилохгүй тэр сүнс хойтын буйны ажлаар асуудал гараад тэр сүнс тонилохгүй аюул болж байгаа байхгүй. Тэр алтан сав буюу дараа төрлийн тэр өстийн зурхайг буруу нэхэл юм бол маш том аюул үүсэж байгаа. Тэгээ хойтын буйны сайн хийхгүй тэгээ буруу зүрүү орчуулсанаас болоод тэгэл асуудал үүсчихэж байгаа. Тэгээ энэ сүнс гэдэг маань биднээс энийг ойлголтоо альбин тэрэн ороолон чөтгөрөгч нь тусдаа угаасаа л байсан амьтад. Тэрнээс ингээл одоо биднээс өөрсдийн мэрэгчлээ зураач мураач ажиллаа бүжигчин гэдэг ажлаа хийгээ явж байгаа шиг л тэрнээс угаасаа л хүний муу гүзэх зорилттой л амьтад байхгүй. Хүний муу гүзэж зовхол зорилттой байдаг л тийм амьтад. Тэрнээс бол одоо ингээл хүн байж байгаа л үхэл ийм бол төрнө гэж байхгүй. Одоо нэг хүн бас нэг үж ярьж байлаа сүнсний лусын там амч гэнэ тийм аягүй сони юмээр явж ийл тийм юм ерөөсөй байхгүй. Эн чинь яг лусуудыг бол яг бурхан багш тангаргалтсан одоо тангаргаа одоо алдсан одоо төрлөн дөрөцсөн хүмүүс лус бол төрсөн гэж бас нэг яриа байдгийн. Тэгээ лусууд гэдэг чинь тусдаа бид төрүүлсэн шүү дээ. Сүмбэр уулыг тойроод 7 алтан уул гэж байгаа. Тэр алтан уулын голд лусын өөршөө орших орн бол тэнд байд юм аа. Тэгээ хүмүүс биднээсээ зэрэгцэн зүг болгонд урд баруун хойд зүг болгонд лусууд хот баалгаад орон гэр ус мод гол бүх газар лусууд живж оршоод тархмал ингээ байж идэг. Биднээс харахгүй болохоос. Тэгээ одоо ингээ лусын өвчин нян гэдэг чинь амьсгалын замаар агаар цуслан замаар орж ирж хорт хавдар гэдэг хүний хамгийн сул эргэтэн дээр лусын нянга байршуулад тэрийг идэж амьдэрдэг байхгүй. Маш энгийн дээр. Тэгээ ингээд илгэн дээрээ хавдраа илгэний хавдар мавдар чинь дандаа лусын хоол. Тэгээ энэ их нарийн юм ярьж шүү. Тэрийг ингэж идэж тэгэл хамаг шимэн хураагдаж одоо хавдар тусам чигээ турж ицээд бурхан болж шít. Тэр ингээд лус мус чинь тэр хавдар болоо тэрийг идэж амьдэрдэг жишээлгээд жишээ болгоол хэлэхэд. За юм бэ. За ерөнхийдөө бол өстой яриа болгоноос асуулт ургаад байхаа их сонирхолтой байлаа. Тэгээд таны манай хамтран ажиллагчд маань энийг өгөөрэй гэд өгсөн бэлэг байгаа дээлний өнгө. Тэгээд таныг хүрэн дээл өмсдөг учраас өнөр энийг нэг сонирхоод асуучих. Яагаад хүрэн өнгийн дээл вэ? За энэ их сонио. Тийм би энийг их дээлүүд дандаа бор хүрэн байдаг. Хүрэн өнгөөрөө тойн өнгө байхгүй юу? Ер нь номын үүлийг эргэжж байгаа хүн болохоор энэ хүрэн өнгөөрөө илгэн хүрэн өнгөөрөө тойн өнгө гэдэг тойн хувраг лам хүний өнгө байхгүй юу? Номыг дэлгэрүүлж байгаа хүнээд өнгө өөрөө их хүчтэй. Одоо өнгөний тухай бол өнгөний тухай асар том юм байдаг. Тэгээ өөрөө энэ илгэн хүрэн өнгийг би өөрөө яг цаанаас л одоо энэ өнгөнд дуртай. Тэгээд өөрөө яг судлаад үзэхээр тойн өнгө буюу номын өнгө юм байна. Тэгээ энэ тавтахаараа би хөмсөх дуртай. Манай Чандбан дор болон Хаттын ойл брэндүүд маань хамгийн чанартай дээлний өнгө торг дуртан даавууг хамгийн хямд үнээр зах зээл санал болгодгоор давуу талтай юм байгаа шүү. Тэгээд зочиндоо энэхүү бэлгээ маш гоё дээл. За баярлалаа. Жумсөрөө гэд. Оо яг миний дуртай өнгө шүү дээ. Яг миний хүрэн өнгө байна. За маш их баярлалаа. Тэгээ энэ байгууллагын энэ хамт олон ажил үйлснээс дэлгэрэх болтугай гэж өрөө. За баярлалаа. Танаа бас тийм ээ. Залуучууд юм байна. Бас эхлээд удаагүй байгаа маань. Энэ одоо орчин үеийн подкаст буюу ийм хэмжээний хүмүүс хаач сонсоод үзэх боломжтой. Тэгэхээр бас олон сайхан хүмүүсийг оролцуулж нэг чуултган ухаарлыг хайлгаж нэг чуултган ингэ соён гэрүүлж байгаа. Одоо та бүгдийн соён гэрхийн үүсэд өндөрөөс өндөр амжилтыг хүсье өрөө. Та бүгдийн зорж байгаа үүс маань нарны цацраг мэдээлэрх болтугай гэж өрөө шүү дээ. Ястай гоё өрөөлөө. Эргэл Батгах шиг маш их баярлалаа. Бид бүхний урилгыг хүлээн авч морлон ирсэн Монгол Улсын урлагийн авиа зүтгэлтэн Бурхан урлаач цаглшгүй гэрэл төвийн тэргүүн Ухаан Заяа багштаа баярлалаа. Мөн үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн бидний сувгийг дэмжиж subscribe дараарай. Ерөнхий ивент тэтгэгч Чандман торг Хаттын гоёл